Сайн байцгаана уу үзэгчтэй. 7 хоног бүр та бүхэнд хүрдэг Weekly Baza шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За бүгдээр өнөөдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За өнөөдөр бол 91-ийн оронд манай Пүрвэ бидэнтэй хов бацхаар буу халахаар бэлэн болсон байна те. За бүгдээ шууд яриа руу орё. Эхний сэдв бол Улаанбаатар Amazons Азийн төвшөнд тоглосон тоглолтууд байгаа. Тэр талаар та хуваалцаач. За энэ мэдээж өмнөх дугаар дээр хэлжсэн. Энэ бол түүхэн одоо аялал. Манай Монгол улсын эмэгтэйчүүд үндэсний дээдлэгийн авраг одоо Улаанбаатар Amazons баг агуу за Азийн томоохон клубүүдтэй авраг шалрах тэмцээнд оролцлоо. За оролцохдоо бүр эхний удаа оролцохдоо 4-р байр шалгарлаа. За хэсгээсээ 2-р байраар шалгарч хагас шишээ шалгарсан. За хагас шишээд Японы Fujitsu Red Wave гээд маш одоо том багтаа өнгөрсөн жилийн 3-р байр шалгарч ирсэн юм том хүчрэх багтаа тоглолт хийгээд эцсийн мөчтөд харамсалтай ялагдтүүлсэн. За гэхдээ тэр тоглолтод маш одоо өндөр одоо агуулгын хувьд те биднэрт ямар шоу потенциал байгаа гэдгийг харуулсан тоглолт гүйцэтгсэн. За дараагаар нь хүрэл медалийн төлөө. За бүгд найрамдах Солонгос улсын өнгөрсөн жилийн авраг. BNK Sam гээд одоо Пусаны багтаа тоглосон. За тоглолтын яг шүү тоглолт руу ороход бол тоглолтын эхлэл маш сайн эхлүүлсэн манайх. Бүр ихний үед бүр 10 гаруй оноогоор тэргүүлээд бараг хожил байгуулах боломжтой тийм нөхцөл байдлуудаар эхэлсэн. За 2 дугаар үед зөрүүлээд оноогоо бариулаад за 3 дугаар үед бас оноогоо бариулаад за 3 дугаар үед оноо бариулсан ч гэсэн манайх 4 дугаар үед бүр 6 оны давтаа орчих чадсан. За 6 оны давтаа орж ирээд 4 дугаар үедэр ер нь мэдээж тоглолт шийдэгдэн тэ. За тэр үед бол Солонгосын тэр юу үндсэн шгшээ багийн тамирчин Сох Али гээд тамирч ямар амар шийддэг тамирчин бай тэр бүр 50% шийдсэн 3-аас. За тэрний шийдэлтүүд үнэхээр манад одоо үнэхээр аюултай байлаа. За эсвэргээрээ манай багийн маань одоо алсын зан шийдэлтүүд нь яг унтсангүй манайх багаараа бараг 10% товтлсон бай 20% шийдсэн үү. Тэгээд эцсийн мөч тэгээд ерөөсөө 4 хоногийн зөрүүтэй хожигдлуулээ. За энэ тоглолтыг бас наривчлаад ирэхэд бол манай маш бага ростер ашигласан. За үндсэн манайх бүрэлдэхүүнд бол 12 хүний нэрийг одоо бичсэн байгаа. За гэвч яг тухайн одоо хүрэл медалийн төлөөх тоглолтын дээр ердөө 7 хүн ашигласан. За тэгэхээр манай тамирчид энэ ч одоо өдөр алгасахгүй тоглож байгаа шүү дээ. Ямар ачаал авцсан те сүүлийн одоо тэр шийдэл дундахгүй байна гэдэг чинь ерөөсөө л ачаалтай холбоотой шүү дээ. Тэгэхээр би бас энэ хүү тоглолтын дээр октоодтой буруу хөсөлөө маш их ачаалтай тоглосон учраас ингээд эцсийн мөчд харамсалтай ялагдтал хүлээлээ л гэж бодож байна. Сүүлийн эхний хагасд бол илүү гарч ирсэн шүү дээ. Илүү гарсан. 3 дугаар үед дуусахад бас илүү байсан. Ерөнхийдөө тоглолт сүүлийн нэг 5 минутанд л шийдэгдсэн. Сүүлийн 5 6 минутан дээр айл бол илүү гарч ирсэн. Тэгээд ерөөсөө нэг 4 5 оноо яваад исэн. Тэгэл 4 5 оноо явсараа сүлд нь яг 79 74 плюс 5 оноо очигдсан. Яг Өсгөөгийн дүгнэлт шинжилгээ бол зөв. Ер нь манай шийдэлтүүд унахгүй тал руугаа болж ирсэн. 3 4 дугаар үед ялангуяа 4 дугаар үед тэр нэг товтлогоо жоохон болохгүй хамгаалтан дээр ч гэсэн бас онаалтанд юм байдлаа. Өнгөрсөн удирлуудад эрэгтэйчүүд төр хасын хөлгүүд ер нь бол одоо Азийн клубүүдтэй тоглоод хүмүүсийн бас тунд хүлээлт өсгсөн шүү дээ. Энэ удаа болохоор эмэгтэйчүүдийн хувьд яг Amazons бас яг тэр хүлээлтийг бид нарт бас үүсгэж чадлаа. Өршлөх боломжтой байна гэдгийг бас харуулж чадлаа тий. Эмэгтэй шгшээ багийн хувьд бол одоо энэ жил баг анх удаага тий нөгөө B division тоглож утсан Азийн авраг дээр. Тэгэхэд хүртэл бид манай эмэгтэй баг бол хүрлийн төлөө гарч ир тоглосон тий. Энэ лигийн тухайд болохоор нөгөө импорт тоглогч гэж зөвшөөрж байгаа тий. 2 импорттой. Amazons-ийн 2 импорт бол үнэхээр гоё 2 импорт тийм байлээ тий. Нэг нь бол Вьетнамаас авцарсан импорт. Вьетнамын 3/3 болон үндэсний шгшээ багийн холбогч. За мөн дээрээс нь тэр чинь ихэр гэтээ арай сайн навчирсан байлээ. Игчтэй хоёр идэв. Тэгэхээр яг нөгөө импорт авцраа тоглохоор бол тийм амар зөрүүгүй тоглолтуудыг үзүүлээд байгаа байхгүй. Манай эрэгтэй шгшээ дээр ч гэсэн гарч байгаа тий. Одоо хасын хөлгүүд баг BCL дээр хүрэл медаль авахд 3 импортод тоглож байсан тий. Тэгэхээр нөгөө самрын байрал төвийн байрал шийдэл тоглолцохоор ер нь бол хол зөрөг гарахгүй байгаа байхгүй. Тэгээд эмэгтэйчүүдтэй бол айгу гоё байна. Анх удаа орж ийн. 2 удаа шгшээ өгийн бүрэлдэхүүнд шгшээ өгийн хуваарч тэр клубын хуваарч тэр анх удаага орсон 2 тэмцээн дээр 4-р өрн шалгарлаа тий. Хоёулын дээр нэг хэсгээс гарлаа. Энэ дунд нэг хүнийг бас магтахгүй хэ аргагүй нэг хүн яваад байна. Ариун цэцэг ёо. Бараг бүх тэмцээнд оролцлоо. Өнгөрсөн жилийн 24-с 25 оны лигийн үйлдвэрлэлээр тий. Бүгдэнд лиг үйлдвэр тоглосон, тоглоод авраг авсан. За үргэлжлүүлээд лиг дуусан гутал шгшөөгийн бүрэлдэхүүнтэй хамрагдаад 5-5 3-3 таач орсон дэлхийн аваргаас мөнгөн медальч авсан.
тэр B дивишний тоглолтын дээр ч Дивишн тоглосон. тоглосон. Ёстой бүгдэн дээр нь тоглосон царын ганц хүн. Аа. За хулангийн хувьд бол лиг өнцсөн. Тэгээ очир нөгөө нэг бүгд найрамд төгссөн Хятадд тоглож ирсэн учраас лиг өнчсөн. За Нандиуслийн хувьд бол сая Америк руу NC тоглохгүй явцсан. Лама. Цэрэн ламын хувьд ч гэсэн хид хидэн тоглолтуудыг бол өнцсөн тий. Томоохон тэмцээнүүд заримнуудыг нь бол өнцсөн. За ариун цэцгийн хувьд бол бүгдэн дээр нь тоглолоо. Йоо ямар ч амар тэсвэр төвчээр тий. Бүтэн жилийн хугацаанд баг амралтгүй шахууд наадмын өөр л баг нэг 7-10 хоног амарсан уу. Тэгэл баг амарсангүй тоглолт шүү дээ. Ямар амар юм бэ. Ариг гэхдээ бус тоглогч нараас өөр харагддаг тий. Ондоонд үнэхээр ордоо шартай үнэхээр гоё үтсэн. За бас хулангаас онцлоход хулангаас аль хэдийнэ одоо FIBA-гийн дээр тайлбарлагч Queen of 3x3 гээд очилсан байлээ. За тэгээд тэрнээс гадна хулангийн маань хувьд FIBA-гийн одоо тий Монгол улсаа төлөөлж байгаа хамгийн том нүүр царай болж байгаа. За тэр ч утгаараа тий тоглолтын одоо тэмцээний оноо авалтаараа бүх одоо оноо авсан дунджаараа манай хулан маань 6 төчгдсэн байсан. За эхний бас сая дөнгөж хэллээ тий эхний хоёр манай Улаанбаатар Амонцоос хоёр импорт маань хоёулаа 2 3 дугаар болчихсон. Оноо авалт дунжилснараа. Тэгсэн баг хоёулаа л ер нь тоглолтуудад ээлжлэл 20 оноо аваад байсан. Сүүлийн тоглолтод баг хоёулаа 2-оос тийш оноо авцаар. Одоо 2 лиг өнөр лигтэй тоглоно шүү дээ. За тэрийг сайн мэдэхгүй байна. Амар Робинсон бол тоглоно. Тэр нөгөө Вьетнамын импорт эмэгтэй маань арай яах юм баа сайн мэдэхгүй байна. Гэтэ ингэж гоё явж байгаа юм чин энд үлдээгэд лигт харгал байлгүй те. Тэгэхээр содохгүй бас дээд лигийн талбайдаас Улаанбаатар Амонцоос өрсөлдөөнийг бас үргэлжлүүлээд үзэх нэ. Яа өөр баг өрсөлдөхөрхөл гэж байна. Нандиуслийн үүргийг бол амар сайн өгчлээ хүмүүсээ. Тэр Вьетнам тоглогчид бол. Тэгэхээр ерөнхийд нь ингээд агуулгаар нь дүгнээд үзэхэд бол Улаанбаатар Амонцоос Азад өрсөлдөж чадна гэдгийг харуулчлаа. Тэгээд мөн дээрс ингээд бүрэн бүрэлдэхүүнээр те зузаараад ингээд Нандиус ирээд ч юм уу те оролцоход бол үнэхээр медаль бол ямар ч өнгийн медалийг бол авах чадвартай гэдгийг харуулчлаа. За энэхүү тэмцээний аваргаар бол Донгван гэдэг Хятадын зохион байгуулагч орны баг аваргаараа тодорсон. 2 дугаар байрт нь манай одоо хагас шишэд ялагддаг. Японы жигшээ баг хожигдоо. За 3 дугаар байрт нь Солонгос болсон Солонгосын дээдлийг аврах багууд ингээд тодороод дууслаа да. 50-ныхын дээр гараад дуслаа манай. Тэглээ. За тэгээд октоддоо амжилт төсөе. Ирээдүйд бас олон бас гой тоглолтуудыг үзэх хаа. Ялангуяа одоо угаасаа хамгийн ойрын тоглолтууд угаасаа дээдлигээс эхэлж байгаа шүү дээ. За харин хэдүүлгийн ярих дараагийн сэдв бол нөгөө л одоо шилжит хөдөлгөөнүүд багт шинээр ирсэн тоглогч нар дасгалжуулагчтай гэдэг үл хамтдаа ярилцъя. За ер нь бол багуудын шилжилт хөдөлгөөн тоглогчдын хувьд бол бараг шахуу дууссан. Одоо импорт тоглогч, дасгалжуулагчдын хувьар. За өнгөрсөн 7 хоногийн хувьд бол нэлээд олон дасгалжуулагч нарын хөдөлгөөн явууллаа. Бас нэлээдгүй багийн за 2 багийн тий Эрдэнэт Miners, Завхан Brothers багийн импортууд бол ингээ бүрдлээ. За Монгол тоглогчдын тухайд бол хөдөлгөөн бол бараг дууссан шахуу тий. Нөгөө инх баясгалангийн асуудал яригадаад байгаа. Саруул эрдэнэ асуудал яригадаад байгаа. Тэр яаж шийдэгдэх вэ? Гүцэтгэлж мэдэхгүй байна. Гэхдээ шуумаар бол ер нь инх баясгалан Minersтай холбогдсон талаар бас агсан мөнгөний иргэн тавьд бол яригадаад явж байна. Бүгд найрамдах татарт бол одоо урагшаа явж хамтан багийн бэлтгэл шүү дээ. Тэрэндээ хамт оролцоод явж байлаа. Өнгөрсөн 7 хоногийн дугаараас хойшоо болсон одоо хөдөлгөөнүүд гэх юм бол ер нь цөөхөн хідэн баг нэлээд ихтэй ажилласан байна. За Эрдэнэ Miners багаас эхлээд ярилцаа явъя гэж бодлоо. Би бол юун дөрөнд Завхан Brothers-аас эхлэмээр байна. Ягаад тэгэхээр Завхан Brothers баг өнгөрсөн жил те тоглосон Мөрийг аваад ирлээ. За Мөрийн хувьд бол өнгөрсөн жил металл тоглож байсан. За Эрдэнэт Miners багт тоглосон. Гэхдээ энэ хоёр багтаа бол уусаагүй. Бэртэл гэмтлийн асуудал эсвэл багийн тоглолтын асуудлаас бол уусаагүй. За өнгөрсөн жилийн хувьд бол Мөр Завхан Brothers ирснээсээ хойш баг трипл дабл шахууд ундчилсан. За Мөр ирснээс хойш хожлын хувь 60 шахуу. Ер нь бол Мөр шидэгч нартай тоглохоор бол айгүй сайн цогцсон. За инх хамгаалан байсан баас нь дөрж байсан гүрт цог бас шиддэг. Тэгэд ер нь тойроод шиддэг хүмүүсийн дунд Мөр бол үнэхээр гоё цогцож байсан. Тийм учраас ч гэсэн Мөрийг аваад ирлээ. За Мөрийн нөгөө гойны арын бэртэл амар том бэртэл байгаа шүү дээ. Плейофф бэртдэг. Тэр бол асуудалгүй гэсэн. Мэг бол Завхан багийн ар яатных нь. Тэр ер нь бол санаа зовж ирсэн бол ер нь тэр шүү дээ. Ер нь бэртэл санаа зовж ирсэн шүү дээ. Хэрвээ бэртэл гэмтэлгүй бол Маккензи Мөр ямар клачтэй ямар ухаантай тоглолтод тоглож гэдэг Завхан Brothers тэр хангалттай баталсан плей-оффд оруулж ирээд ихний тоглолтонд ч гэсэн маш гайхалтай тоглолт үзүүлээд оноо илүү явж байгаад бэрцсэн шүү дээ. Ер нь бол тэгсэн. Оноо илүү яваад бэрцсэн нэгдүгээр асуудал, хоёрдугаарт өнгөрсөн жилийн металлтай тоглосон тоглолтын дээр бол нэг импорт байхгүйсэн тийм. Тэгээд яг тэр Stone-ийн асуудал байгаад байгаа тийм. Stone-ыг явуулах шийдвэр тухайд гарсан.
Тэгтээ өөрөө баг өөр багтааж гэрээ ийцэн байдаг лөө. Тэгээд өөрлөө ирсэн тий. Гэлэнтийн өөрлөө ирсэн. За тэр хоёр хамт байсан бол яах байсан бэ гэдэг амар том асуулт байна. Эхний тоглолтын дээр ганцаараа мөр байсан. Оноо их ойрхон явсан. Бараг Brothers хожих боломж байсан тий. Тэгээд гойны арын сүүлийн 3-4 минутын дээр гойны ар татаал ер нь зөвхөн Brothers хожигдсон. Дараагийн 3 тоглолтод метал бол хождгоор хойдсон. Гэхдээ ганц өөрлөл байсан. Өөрлөл ямар амар байсан бэ? 45 10 хийгээд байгаа шүү. Тэгээ хажууд нь мөр байсан бол мэдгүй тэр тоглолт бол яаж л ирэх байсан. Өөрлөл их гэхдээ надад их хэцүү харагдсан шүү дээ хүндээ ганцаараа зүтгээд тэгээд Зарианаас нь харагдсан шүү дээ. Тэгээд мөрийн хувьд бол өнгөрсөн жил би Brothers баг дээр бол ари албанд нь төр хугацаагаар ажиллаж байсан. За мөрөөс авсан нэг гоё юм нь бол ер нь Монголын лиг мөрт санаанд нь багтцсан байхад л. Ер нь бол боломжтой гэдэг. Өөрөө мэдрээд байгаа шүү дээ. Тийм учраас тэр хүнд бол одоо за нэгдүгээр шат хоёрдугаар шат бол их л амархан харагдсан байх л гэж хараад байна. За би тэгвэл зөрүүлээд нэг юм. Мөр ингэж энэ жил дээдлийг бүр ийм амар өрсөлдөөнтэй бүр ийм амар импортууд авчирна гэж бодсон болов бодж л байгаа л та. Нотон жил Cosmos Series-ийг нөхөр харж л байгаа шүү дээ. Энэ жил хин ирж байгааг ч гэсэн цаашаа хараад байж байгаа. Ер нь бол гадаадаас ирж байгаа импорт тоглогчдыг бол мөр ерөөхдөө гайгүй танд юм билээ. За энэ тэндээс ирж байгаа да, энэ тэндээс ирсэн, энэ тэндээс ирсэн, энэ иймэрхүү тоглолттой арга барилтай гэдэг. Ер нь аав ч гэсэн лигерсийн туслах засгалж хийж байгаа шүү дээ. Тэгэхээр сагсан бөмбөгт их ойрхон. Цааш нь судлахгүй судлаа л байгаа. Мөр өнгөрсөн жил Brothers хасагдсан ч гэсэн Монголд их удсан тий. Би тэгээд имчилгээ хэлсэн гэж ойлгосон. Альпа гэдэг шүү дээ. Альпа медийн имчилгээ ер нь нөхөрт нэлийн зогссон юм болов уу гэж бодоод имчилгээг нэг мөр дуусгач явсан. Тэгээд мөр зохонд нэгдсэн. Мөрийн хажууд тоглох хоёр тоглогчийг бас алид энэ зарлцсан байгаа. Зарлцсан. Баг бол албан ёсоор яг пэйж дээр бол зарлаг байгаа шүү. Зарлцсан бүр тосч авсан. Тийм. Албан ёсоор тосч авахдаа бүгдээрээ очиод. Яг нөгөө мөөнийгийн санаа нөгөө постэр гараад ирлээ гэж юу хийв. Яг нэг тийм яг албан ёсны мэдээлэл бол би бол хараагүй байхгүй. Тосоод авцсан. Бүр амралтын өдрүүдээр нөгөө санжаа маань орцсон байгаа. Eerдлээний. Амралтын өдрүүдээр бүр багаараа зугаалганд яваа салхи балхинд гараад санжаа удирдлагад орцсон байсан тий. Эзний хувьар шир хорог болоо хийгээд эцгэцсэн байна тий. За Brothers нэгдсэн хоёр тоглогч болохоор ингэж байгаа. Одоо мөрийг аваад ирлээ тий. Би зүгээр холбож ярих гэдэг байхгүй. Мөрийн хажууд хин хэрэгтэй гэхээр шидэгч хэрэгтэй байна. Тэрийг аваад ирлээ Японоос. Метр 90 см өндөртэй 26 настай шидэгч Японы. Япон солонгосын сагсан бөмбөгийг бид нар мэдэн шүү дээ. Ерөөсөө шидэлдэг. Хурдан тоглолдог шиддэг. Мөрийн хажууд бол яг хэрэгтэй хүн. За нөгөөх нь болохоор Элмор гэдэг. Дөрөв форвард 3-4 дээр тоглож байгаа юм. Ер нь бол форвард 6-9-тэй. 2 м. 2 м 6. Тэгэхээр ер нь бол доор тоглох гэж л байгаа. Brothers багийн хувьд бол самбарт дээр 2 хүн байгаа тий. Цэрэнбаатар 92 гэж байгаа тий. Тэгэхээр 4 номер дээр тоглох боломжтой хүн аваад ирлээ. Ер нь шиддэг нэг хүн аваад ирлээ, самбарын хүн аваад ирлээ гэж харж байна. Оноо алтан дээр ч гэсэн нэг тийм проблем гарахааргүй юм билээ. Драфт нэрээ өгсөн ч гэсэн сонгогдоо. Ахлах дасгалжуулагч нь Солонгос хэвээр байгаа. За өнгөрсөн жилийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж исэн нэрийн Пак туслах дасгалжуулагч болсон. За бидний аягүй сайн мэднэ. Бизон дээр ахлах дасгалжуулагч байсан. Солонгос дасгалжуулагч маань ахлах болсон байгаа. Солонгос бас тренертэй болсон байлээ. Ер нь бол Солонгосын сагсан бөмбөг л явах гэдэг. Тийм бай таа. Тэгэхээр маш хурдтай сагсан хурдтай. Тэгээд шидэгч нартай. Одоо шидэгч нарыг бодоод үзэхэд их хамглан бол явсан те. Гэхдээ орлуулч хүмүүс бол зөндөө байгаа шүү дээ. Гүрээ байна. Хүлгээ айгүй гоё болцсон байлээ. Тэгэхээр шидэгч нар бол байна. Тэр гүүх ачаалын дах залуучууд нь байна да. Тэр баска дааш гэдэг яаж гүйдэг лээ те. 40 минут гүйсэн ч зүгээр ороод ирдэг. Аюултай гүйдэг. Сонирхолтой. Би бол мөрийг дахиж харна гэдэгтээ бол баярлж байна. За завханд тоглосон 20 тоглолтын дээр 20.2 оноо, 9.1 самбар, 7.2 трипл дабл тончилсан шүү дээ. 3 удаа байна уу трипл дабл хийсэн. 30 оноо хийж. Юу үстэй те. Лиг тоглосон 3 багийн. Үгүй зөвхөн зам бороод төстэй. Зөвхөн завханд. Завхан метал дээр чинь 2 үлээ 3 тоглолтын багтанд байсан юм нэг үлээ 2 л тоглосон шүү дээ. Майнерс дээр баг тоглоогүй шүү дээ. Нэг тоглолоо яа. Нэг л тоглосон баг. Тэгээ үлдсэн тоглолтууд нь ерөөсөө л завхан дээр. Ямар ч тэр трипл дабл хийсэн тоглолтууд нь би санаж ин үнэхээр гайлтаа тоглосон. Яаж тэр дамжуулт өгч чадвар өөрөөх сайтай. Мөн дээрээс нөөрөө тэр самбарлуу очиод оноогоо авчих. Ер нь нөгөө нэг ухаантай тоглолт гэж ярьдэж ч тийм. Ер нь их ухаантай тоглолт ер нь тал талд two way гэдэг. Тал талд ингээд өөрийнхөө яг хэрэгтэй байгаа газар мэдэрчдэг тоглогч би харсан шүү дээ. Өнгөрсөн жил
импертиг бол Өө тэр хамгаалтан дээр ч гэсэн баг 2-3 стил блок хийгээл явчих шүү дээ. Хамгаалтанд ч гэсэн итгэвтэй ер нь их гоё санагдаад. За тэгэхээр Захан Бродерс баг эх хүлээлт бас хүлээлтэнд байна. Одоо тоглолт болгон үнэхээр сонирхолтой болохоор л санагдаад байна да. За юу байсан байгаа те хэдүүлээ улирал эхлэх чинь. Тэгэхээр ер нь бол яг багуудын таамгийг төвшүүлсэн шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр Brothers-ыг та хэдийг яг хэдэд тавьсныг бас харъя те. Тэгээд дараа нь харъя те. Тэгээд дараа нь харъя. За одоо болохоор Эрдэнэт Miners баг маань бас шинэ тоглогч нарыг дасгалжуулагч нарыг авсан байна. Тэр талаар хэдүүлээ хамтдаа ярилцсан явъя. Эрдэнэт Miners багийн хувьд 4 хүн авчлаа те. За өсгөө дэлгэрэнгүй мэдээлэх хүн. За Miners-ийн хувьд та бүхэн мэдж байгаа те баяр цогт Монголын гавьяа дасгалжуулагч баяр цогт удирдлагыг авсан. За баглах дасгалжуулагч. За харин за туслах дасгалжуулагч дээр 2 серб одоо мэрэгчлэлтэн авчирсан байна. Тэгэхээр бас сербийн сагсан бөмбөг Монголын сагсан бөмбөгтэй уялдаад явна гэж юу н харж байна. Дээрээс нь энтэг тоглогчоо сонгоцсон. За энтэг буюу одоо бидний Монголын нэрлээд байгаа нэг Аз импорт гэдэг байгаа тий. Аз импортоор сонгоцсон болохоор Сахаж Секон гэдэг холбогчийн байрал тоглолтог тоглогчийг сонгосон байна. 1-2 номер төр тоглолт юм байна. Тийм. За энэ Сахаж Секон залуухан 26 таа. За тэгэд Эрдэнтийн биш Эрдэнтийг нь энтгийнхаа шишээ багийн үндсэн холбон тоглогчоор ажиллаж исэн. За тэгээд дээрэс нь Азийн одоо үрдсэн шатны тоглолтууд болон энтгийг төлөөлсөн бүх тоглолтуудад оролцоод ер нь бол 8 оноо 6 дамжуулт дунжилсан. Бас энтгийн шишээ багийнхаа бас нүүр царай болсон тийм тоглогчийг сонгосон байна да. 2020 оны лигийнхаа MVP юм. MVP тийм. Их залуу да. Одоо ч баг 25 6-тай. Тэгээ 5 жилийн өмнө MVP болсон гэж баг 20 онд. Тэгэхээр энтгийн сагсан бөмбөгийн одоо гол уураг тарих болсон холбогчийг л авчирчлаа гэж хараад шүү дээ. Энтгээс 2 дахь тоглогч. 2 дахь тоглолт. Тэр хоёрын хоорондын тулаам болоо бас сонирхолтой болгох те би нэг юм мэддэг те. Яг го байрлалын үед ондоо л. Нэг нь самбарын тоглогч, нэг нь болохоор холбогч иржтэй. За ингээд бодохоор бас юу Miners чи юу авчирсан байгаа шүү дээ. Chad Wayne ингээд форвард авчирсан бас. Ер нь бол 4 номер төр. 4 номер төр тоглолт. 2 м 6 он төр. Тийм бас 6 өстэй. Тийм NC-д гайгүй амжилт үзүүлж исэн, бас гайгүй оноо дунжиж исэн тийм тоглогч байсан. Ингээд бодоод үзьтэй одоо Miners-ыг ингээд дасгалжуулагчийн багийн чарсан те. За авчирсан саяны одоо холбогч форвардд боцсон ч гэсэн Miners хэрвээ за тэр Баясагийн асуудал шийдэгдээд Miners-тайгаа энэ үйлрэл өрсөлдөхөр бол үнэхээр Miners эвгүй бүрэлдэхүүн амархгүй. Зузаан. Метал дээр Баясаа очисон ч метал зузаар Miners дээр очисон зузаар нь ер нь яг энэ асуудлыг дахиад ярмээрг байна гэдэг шийдэгдэх билгүй те. Яг хэрвээ гэл ярьчих л та. Хэрвээ ирчвэл Болка үгүй шүү дээ. нэг дээр тоглож тий. За одоо энэ энтх нь 2 дээр тоглох боломжтой. За Penny Bolko 2 зэрэг талбай дээр байх магадлал маш өндөр шүү дээ. Тий. Тэгвэл тоглолтыг эхлүүлж болж чинь төгсгөж болж чинь тий. 2 найруулагчтай. Аа. Чөлөөтэй оноо авах 2 ур чадвар. Тэгээ хажууд нь Баясаа. Санчир, Баясаа, Нэмцогт, за Ролин зөнгүүт нь туршлагатай араас нь араад зоолж жаргал тий. Төв дээр дээрэс нь одоо 2 байгаа, дээрэс нь хэм байгаа. Очрот байгаа. Ингээд харангуй туршлага, нас ингээд импортуудын баланс тасалжуулагч баланс бүх бүрдсэн байгаа байхгүй. Тэгэхээр бас ерөнхий менежер нь өнгөрсөн жил тасалжуулсан анар тасалжуулагч маань хэвээр ажиллаж байгаа. Тэгэхээр бас арын алба үнэхээр сайн ажиллаж байна те. Энэ багийн нэг юм балансыг барьчлаа штэ. Гур чадвар болон те туршлага. Одоо ингээл бодъё л да яг тэр 5 хүний гарч ирээд араас нь дахиад нөхчих 5 хүн бэлэн байгаа байхгүй Miners. байна. Авраг авсан жилдээ туслах дасгалжуулагч нь серб байсан штэ. Тий. Тэгэхээр энэ удаа ч гэсэн бас эргээд нөгөө нэг одоо яг хуучны бүрэлдэхүүн зузаан болоод ирж байна. Нэмээд туслах дасгалжуулагч нь бүр 2 серб. Тэгэхээр яг нөгөө амжилт гаргаад болоод байна гэдэг утгаараа энийг дахиад хөргөжлөж штэ. Нэгт тэр хоёрт баяр цэг дасгалжуулагчийн юг үзлээ. Амралтын өдөр дээр гарсан нэг нэвтрүүлэг гаргасан байна. Нэг ирж байгаа туслах дасгалжуулагч нь бол дандаа нөгөө хүүхдүүд дээр ажиллаж байсан дасгалжуулагч нь U12, U14, U16, U18 гэдэг. Тэрийг бол ингэж тайлбарж хэлээ. Miners залуучууд зөнд байгаа. Залуу тоглогч нар. Тэдрийг хөгжүүлэх, тэдэртэй нэг харьцаж исэн хүнийг авчирч байна. Энэ жил заавал авраг авахгүй юу? Хагас шгшээ шалгарнууд тэр бол нэг амар том зорилго биш. Эдрийг хөгжүүлэх хүнийг аваад ирлээ л гэж. Алсын хараа авсан байна те. Зөв тий. Зөв өстой. Энэ бол баг болгонд ер нь байх ёстой юм баггүй. Ер нь бол одоо энэ жишээг ажиллаж байгаа зөндөө газар байгаа шүү дээ. Хасын үлгүүд те. Одоо сэлэн бодосоо хүүхдээ ахтай маань эзэн гэх мэт. Энд чинь нөгөө нэг зөвхөн бид нар ингээл харахаар дээдлийг хараад байдаг те. Энд чинь урт хугацааны тэр том засагчуулагч ирж байгаа чинь Монгол улсын шгшээ багийг бүрдүүлэх те. Ирээдүйн нүүр царай болох тамирчдыг залуугаас нь бэлдэх зөв системээр явах арга барил ингээ баг болгон ингээ суурьаас нь бэлтнэ гэдэг чинь бид нар Монгол улсын шгшээ багт нөр их тустай юм да. 4 номер дээр авсан тоглогч байгаа шүү дээ. Самбар дээр авсан. За
Чад байна уу? Чад Вининг. За нөхөр бол за довтлохур чадвар сайтай хамгаалтан дээр бол нэлээд итгэвтэй. Тэгээд хоёр найруулагчтай тоглох гэдэг шүү дээ. Тэгэхээр аюу гой зөгцөх юм шиг л. Одоо ингэ бодъё л та тий. Болко Пени гэж гарангуудаа шинэ холбогчийн санчиртай баясаатай. Тэгээд дээрээс нь юутайгаа Маш олон боломж үлдэн шүү дээ. Яаж л гаргаж боломжтой. тэгээд их хуцуул заяа. Зүгээр хуцуулыг хэлж. Их хуцуул Пени холбоод санчир баясаа тэгээд нь Чад Вининг нь гараад ирүүл яах. Пени нэг залах шаардлага байхгүй. Их хуцуул бас эвгүй шүү. Болко 2 дээр тоглоо тий. Айгу. Энэ үйлрэлд офсисны үеэр бас хамгийн идэвхтэй ажилласан баг бол BCH Knights те. Бас дуусаагүй л. Ааха. Ажилласаар Ажилласаар л байна. Гэхдээ бас яг тэр нь яг ирээдүйд нөө амжилт үзүүлэх хүч, нөлөөлөх хүч яг том юм. Одоо яг тэр рол дээр авлаачтай хүнээ те. Дасгалжуулагч болон сагсан бөмбөг хариуцсан дэд захирал хоёроо зарлалаа аль бие осоор. За дэд захирал гэдэг альбом тушаал дээр манай Knights-ийн ижил бол боё Ибо дасгалжуулагч маань эргээд ирсэн. За өмнө нь бол та бүхэн мэдж байгаа те. Танан гард нэртэй баг байхад нь ямар амжилт үзүүлэл лигийн 2 удаагийн авар аваад оны жилдэг дасгалжуулагч болоод те. За тийм амжилт үзүүлсэн. Эргээд ирж байгаа нь маш гоё таатай мэдээ байна. Гэхдээ яг эргээд ирж гин гэд яг үндэ байсан л та. Багийнхаа арын альбомд бол өнгөрсөн жилүүдэд байсан. Өнгөрсөн жил менежер байсан. Менежер байсан. 100 сая офсесны үеэр бол багтайгаа дасгалжуулагчийн хуваар бэлтгэлийг явьж исэн. Тэгээ сая гадаад дасгалжуулагч ирээд сагсан бөмбөг хариуцсан дэд захирал гэдэг. Одоо нөгөө багууд маань хөгжөөд яг аль бие усны местүүдээ зарлаад эхэлж штэ тий. Одоо яагаад тэгэхээр нөгөө хэдэн жилийн өмнө за багийн төсөв мөнгөч гэдэг юм уу тий янз бүрийн юм ярихаар тэр олон хүнийг цэлэнжүүлээд явах боломж багуудад байгаагүй бол одоо эсэргээрээ тий спонсоруудтай болж гин үйл ажиллагаа сайжирч гин. Тэгээ арын албанд бол нөгөө яг бидний NBA хардаг шиг тий сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан, тоглогч хариуцсан, тренер одоо баг арын албанд 15 6 хүн ажиллаад штэ багтаа. Тий гоё юм. За Тэгээд дасгалжуулагчаар ааха нэр нь уншаад их хэцүү мэл. Одоо Юрис Васильевич гэж унших юм шиг байна. Васильевич гэх юм уу те. За BCH Knights баг яг ахлах дасгалжуулагчаар хэн ажиллах нь тодорхойгүй хэвээр явсаар байсан те. За өнгөрсөн жил удирдлын эхлэнд ахлах дасгалжуулалтаар гадаад одоо коучийг зарласан бол дараагаар нь Эрдэнэ баясгалан коучийг ингээд ахлахаараа зарлаад за тэгээд дахиад буцаад эргээд гадаад дасгалжуулж яг нь Knights-ийн хувьд бол ингээд коуч нар солигдоод байдаг жоо юм асуудал байгаа гэдэг те. Ер нь үзэгчд сайн мэдж байгаа. За энэ удаа бол Юрис Васильевич гээд Латви мэрэгчлэн авчирсан байна. За ерөнхийдөө Латвийн шгшээ багаас гадна өөр бас олон орнуудад туслах болон ахлах дасгалжуулагчаар ажиллаж исэн. За гол нь бас Европын нөгөө нэг залуучуудын лигийн аваргаар тодорхойт нь бас ахлах дасгалжуулагч байсан ийм туршлагатай. Одоо ер нь Европ сагсан бөмбөгийн ийм коучийг авчирсан байна да. Тэгэхээр одоо BCH Knights баг маань одоо бас дахиад Европ арга барилаар тий тэр тусмаа Латви арга барилаар одоо энэ үйлрэл өрсөлдөх шинжтэй болоод ирлээ тий. Ер нь манай Монголын сагсан бөмбөг тэр чигтээ бараг л Европуудаар амьсгалаа. ихэнх нь Европ байна. Солонгос одоо Захан байгаа. байна. Нэг Бразил байна. Бразил байна. Монголч байна шүү дээ. Тий. Монгол төлөөлөл бараг ганцхан шахвал шүү дээ. Баяр зүг тасгалжуулагч аль бие ёсоор л байгаа даа. За ховч чонхрууд Монголиас хоёрын мэдээлэл бол яг тасгалжуулагчаа эцэлд зарлаагүй байх шиг байна. Магадгүй Монгол тасгалжуулагч байхыг үгүйсэхгүй. Гэхдээ ер нь бол баг гадаад тасгалжуулагч ирэх болов гэж бодож байна. Mongolians дээр бол лавга тасгалжуулагч бол байлаа. Сайн нөө медиад дээр нөө зураг мөрөг авахулж яхад бол лавга тасгалжуулагчаар л. Тэгэхээр ахлах тасгалжуулагч нь Монгол хэврээ бас үргэлжлэж үүсэхгүй тийм. Үсэхгүй тийм. Ингээд харахаар одоо ингээд ер нь коучуд эцэлэгдэж шүү дээ. Ер нь Европын мэрэгчлэнүүд ер нь их байгаад байна тийм. Грек, Серб, Латви гэх мэт. Энэ юутай холбоотой хаа? Монгол улсын шгшөөгийн коуч чинь Грек байсан тийм. Василис. Тэгэхээр шгшөөгийн одоо систем гэдэг юм тийм. Тэрэндээ багууд уусаад байна уу? Тэр нөлөөлж гин үл гэж харж байна шүү дээ. Магадгүй л. Тий. Тэгээ дээрэс нь бас энэ Европын юунууд чинь өөртөө энэ коуч бэлддэг их сургуулиуд их тийм. Ялангуяа Серб бол зөвхөн сагсан бөмбөгийн дасгалжуулагч гэдэг их сургуультай. Тэгэхээр тэгээ бодохоор нөгөө нэг яг мэрэгчлэр энэ нөгөө номын үзээд бүр 4 жил сураад тэрийгээ дахиад ахиулаад одоо FIBA-гийн зэрэлтүүдэд бүгдийг аваад ингэсэн коучуд бас ирээд байна. Тэгэхээр энэ дагаад одоо манай туслах коуч нар шүү дээ. Одоо хамгийн том жишээ гэвэл одоо бид нар Тами хин Анар гэдэг тасгалжуулагч юм бидэн те. Одоо гаанлаг гэх мэт тасгалжуулагч. Энэ тасгалжуулагч нар хөгжих боломжууд бас улам бүр маш их юм сурж байгаа л да тий. Европын сагсан бөмбөг өөр Америкт өрсөлдөд эхэлчихлээ шүү дээ.
сая нөгөө одоо NBA эхлэх гээд байна те. Тэн дээр шилдэг 100 тоглогч шиг зарлаа те. Топ 4 нь байсан уу 5 нь байсан уу? Бүгд гадаад байгаа шүү дээ. Одоо Лука байж ин те. Европ. Өрсөлдөөд эхлэлээч биш л дээ. Ер нь л мөнхийн өрсөлдөж байгаа л да. Одоо бүр эхний 5 нь тавуулаа гадаад болчихлоо шүү дээ. Оо юу штэ. Яг зүгээр NBA хувьд авч үзэх юм бол MVP авсан тоглогч нарыг хараад үз. Хамгийн сүүлд Америк авсан. Америкийн тоглогч Харден л аваад зү тэ. Embiid юм уу? Хамгийн сүүлд гэвэл. За одоо эдэж чинь Америк гэж хэцүү штэ. Олон улс штэ ер нь. Шидэл байгаа штэ. Шидэл байгаа штэ ер нь. Яг сая зүгээр дараас ингээд эхний 5 номер 5 тий 5 шилдэг тоглогч чинь тавуулаа гадаад тусан. Нэг нөр царай 5. Бараг байхгүй штэ. Энэ жил бараг зарлчлаа ш. Лука, Янис, Йокич, Шей, Wemby тавд орж ирсэн байсан. Wemby байсан баг тий. Ингээ бодлоо ингээд 4 нь Европ байгаа зү. Тэгэхээр бас нэг нь Канада. Монголд ингээд гол Европц тасгажуулагчид ирээд Европ арга барилаар тий ингээд өрсөлдөн гэдэг бол гоё цоо шинжийн арга барилууд бид нар бас үзхэн дээ. Бидний дандаа өмнө үзээд байдаг цоо шин одоо хувьдрууд бид нар харж магадгүй юм гоё сонирхолтой лиг ихээр байна да. Бразилийн коучийг л харъя да. Тэгээ. За багууд ерөнхийдөө шилжилт хөдөлгөөнүүд дуусч байна. Ер нь бол шувтарч байна. За бараг 98% тэгэл хэлж байна тий. За лиг угаас одоо 10 сарын 1-нд эхэллээ. 3 хоногт 2 хоног. 2 хоногийн дараа эхэл. Бүгд хүлээж байна те. Айгуу догтлж байна. Тэгэхээр юуны зүгээс weekly базагийн зүгээс бид нэр удирдлагын таамгаа гаргасан байгаа. Яна гэхэд. Тэгээд тэрэн дээр хэдүүлээ хамтаа ярилцаа явъя. Саяны ярилцсан багууд зарим нь бол маш хүчрхэг болж байна. Зарим нь үнэхээр өрсөлдөөнтэй. Магадгүй бидний ярьжсэнчлэн нэг шилдэг 6 багийн хооронд өрсөлдөх хэмжээний лиг болчлаа гэж ярьж байгаа шүү дээ. Үгүй. 6 биш юм байлээ. Бацсан чи үгүй юм байлээ шээ уучлаарай. 6-аас их юм байлээ. Тэдгээр яригдсан багуудыг хэрхэн ирэмтэлснийг бүгдээ хамтдаа харцгаая. Тэ. Зя хинээс нь эхэлж байна. Зя эхний юг мандахаас эхэлчихэд. Мандахыг хэдүүлээ хамтдаа. За маргаантай гэдэг. За нэгт бол SGFs багийг тавилаа. Шалтгаануудаа шууд тайлбарлаа явуучих. Богино тайлбарлаа явуучих. SGFs багийн хувьд бол бүрэлдэхүүний нэгт харлаа. Хоёрт одоо бүхэн аваад ирлээ. Тасгалжуулагчаа аваад ирлээ, туслахуудаа аваад ирлээ. Импортуудаач бүгдийг аваад ирлээ. Ростер бол нэлээд дип аягүй сайн байгаа. Тэгэхээр эхнээсээ хүчтэй үзчих учраас эхнээсээ хожигдол авахгүй явчих боломжтой харагдаад. гэж бодлоо. За хоёрт бол хасын үлгүүд багийг тавилаа. 2 удаагийн лигийн авраг, дараас нь 2 авраг. За бүрэлдэхүүний үед ч гэсэн нэг олон тоглогч л яваагүй ш та. Саруул эрдэнэ муш 2 л явлаа тий. Оронд нь бол хүнээ авцсан. Залуучууд нь бэлэн байгаа гэдэг учраас хасын үлгүүд багийг тавилаа. За 3 удаагийн мөнгөн медальд бишрэлт металл багийг тавилаа. За өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээс бол мууц юм ерөөсөй байхгүй. За бид нар ярьж энэ баясаач гэдэг юм ингээл тоглогч нар ярьж байгаа. Авсан тоглогч нар ихтэй. Орлуулах тоглогч нар бол ихтэй. Тэгэхээр металлд бол итгэж байна. 3 гэж тавьж. За 4-т бол Эрдэнэт Майнерс багийг тавилаа. Одоо эндээс гоё юм болно шүү дээ. За 4-т Эрдэнэт Майнерс багийг тавьсан шалтгаан бол Болкод бол итгэж байна. За Болко өнгөрсөн жилийн хугацаанд бол эхний 5 тоглолтод ороогүй ч гэсэн бага 6-аар гаргаад ирсэн тийм. За бүрэлдэхүүн өнгөрсөн жилээс үл энэ жил хамаагүй сайжирсан. Тэгэхээр бол 4-т байх боломжтой гэж харж байна. Эхнээсээ тоглолтод өөрөө оролцсон авчихсан. За 5-т Сэлэнг Бодос багийг тавилаа. Нөгөө өвчрхэг бүрэлдэхүүнтэй Сэлэнг Бодос багийг тавилаа. Ягаад юм хойгоор тавив? За шалтгаан бол 12 сарын 1-нд багтаага нэгдэн гэсэн байсан. За 12 сарын 1 хүртэл Сэлэнг Бодос баг 11 тоглолт хийх юм билээ. Улирлын 27 тоглолтын 11 буюу 40% гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тоглолтууд дээр нөгөө багууд ч гэсэн хожил авахыг эрмэлзэх байх. Нэгдүгээрт, хоёрдугаарт за 12 сарын 1-нд багтаага нэгдэж шууд одоо уусаал хожоол энэ тэр болоход бас хэцүү юм болов уу гэж харж байна. Тийм учраас нөгөө багуудаас нь доошоо тавилаа. Анхнаасаа бүрэлдэхүүнээр эхэлсэн бол мэдээж хэрэг доошоо тавих ямар асуудалгүй те. Боломжгүй л байсан болов. За 5-т. За 6-ад BCH Knights багийг тавилаа. За BCH Knights багийн хувьд бол өнгөрсөн жил лигт 4-өр лөө гарч ирсэн те. За бусад багуудтай харьцууллаа, тоглолтын хоорондын тоглолтуудыг харлаа. Ер нь бол 6-ад тавихад бол хэцүү байлаа. Тэгээ бусдыг харсаар гал тэгэл 6 дээр тавьчихлаа. За 7-д Монголиас багийг тавилаа. За Монголиасыг бол хүмүүс нөгөө багуудыг яриад нэг ярихгүй байж магадгүй. Гэхдээ бүрэлдэхүүний үед бол туршлагатай тоглогчч байлээ. Залуучууд ч байгаа. Гоё импортууч зогсон тийм. Гоё импортууч зогсон. Wesley байж энэ. Galloway байна. Тэг би Монголиаст бол итгэж байна. 7 дээр байх боломжтой. За 8 дээр Завхан Brothers багийг тавилаа. Өнгөрсөн жил бол 7-оор гарсан. Энэ жил бол багийн бүрэлдэхүүнч тэр өнгөрсөн жилтэй харьцуулахад бол сайжирсан. За тэгэхээр 8 дээр тавилаа. За 9-10 руу ороод ирэхээр бүр аюу хэцүү. Нөгөө
шууд доор тавьж гарах хэсэгч гэдэг. Тэгээ яалтчгүй тэгэл 10 багийг дараалуулж байгаа учраас 9-т бол би дарахныг тавилаа. Плей-ин тоглох магадaltaй юм. За сайжраагүй. Монгол тоглогч нарыг бол нөгөө багууч бол олон аваад байна шүү дээ. Тэрнтэй харьцуулахад бол хөдөлгөөн аягүй юу байлаа? Сул байлаа. Дэмэд 2 тоглогч сая 7 хоногийн өмнө бас явуулчлаа. Анхнаас нь байсан 2 тоглогч явуулчлаа. Тэгээ 9 тавилаа. За 10 дээр хов жонхрууд багийг тавилаа. Бас хөдөлгөөн багтай байсан. Тэгэхэд ховдыг доошоо унана гэж. Росто шонхрууд шүү дээ. За ийм л дараал тавилаа. Таарчлаа тий. За окей, эхлээд бүгдээрээ хэлчихье. Тэгээд дараа нь тэрэн дээр ярилцъя. За пүрвэг сонсъё. За би бас ер нь мандах ахтай ер нь бол нэлээд ойролцоо өгсөн байлаа. Тэгээ би SJFC угаасаа нэг дээр тавьсан. Энэ жил угаасаа ер нь Apes чинь жил болгон л үлрэлт маш сайн үздэг шүү дээ. Цаасаа доош нь буруу. За тэгээд хоёроор бол аваргуудыг тавихаас аргагүй нэрээ. За шилж хөдөлгөөн гэвэл саруул явсан, мууш явсан, 2 жилийн өмнө тоглож исэн андыг явсан. Өнгөрсөн жил нэг ашиглаагүй. Тэгээ ер нь бүрэлдэхүүнээ ер нь бас сайн хадгалж чадсан. Дээрээс нь гоё легонрууд авсан байлээ. Би бол MVP-тэй баг бичлэгийг бол үзсэн. Тийм. Тэгээд 2 хасын хөлгүүдийг тавьсан. За би 3-аар Эрдэнэт Майнерсыг тавьсан. Яг ингээ бүрэлдэхүүн ростерыг нарсан ч үнэхээр гоё юм билээ. За тэгээд 4-өөр болохоор би металлыг тавьсан. Би метал Miners 2-ыг солих уу яах уу гэд нилээ эргэлзчихсэн. Тэгээд солилцсон бол битэр яг адилхан болох. Тийм байх. солисон бол адилхан болох гэсэн байхгүй. Гэтэ би металлыг бол бүр доошоол нэх унахгүй байх гэж бодож байгаа. Тийм учраас ер нь 4 рүү тавьсан. За харин 5 дээр бодносыг муу ялгаагүй 12 сарын 1-ээс маа нөгөөд маань орж ирж штэ. Тэгээд дээрс нь 11-ийн тоглолт байсан. Намайг тоглолтын хуваар хараад яаж хажууд тоолоод байсан. 12 сарын 1 хүртэл яг 11-ийн тоглолттой байна. Уурлаа угаасаа л ярилцчихсэн тухайн үед бол. За тэгээд боднос дээр чи юу яасан? 12 сарын 1 хүртэл яа. Тэгээд дээрс нь Apes-тэй 2 тоглоно. 12 сарын 1 хүртэл Apes-тэй 2 тоглоно. Metal-тай 2 тоглоно. Бас чанга уучраанууд байсан тий. Учрын чанга л. Тийм учраас ер нь тэр дэгэртэл ер нь жоохон хэцүү байх гэж бодож байна. За би тэгээд дараа нь Knights-ыг тавьсан. Knights-ыг бас дээшлүүлэхийг айгүй хүссэн гэсэн тэгэл бусад багуудын ростеруудыг харахаар тэгээд дээрэс нь Knights ч нилээд нөглөгч явуулаад бас оронд нилээд нөглөж авсан. Гэтэ ер нь яг уучраа 6 дээр л тийм уучраа олдсон тий. За 7 дээр Mongolia-сыг тавьсан. Wesley-тэй, Сүхбаттай, Galloway-тэй Гой гой залууч зөндөө илээ. Mongolia-с бол гоё байгаа. За тэгээд 8 дээр бол Завханг тавьсан. Тойрч баг ижлэх юм биш үү тий. Тэгсэн ер нь Ирсэн Miners юм шүү. Metal 2 зөрчсөн байгаа даа байхгүй. тийм. Чи зүгээр худлаа харангуудаа за нэгийг зөрүүлээд Гүү. За тэгээд 9 дээр би энэ дээр бол дархан тавьсан байсан. Гэхдээ ер нь ховд нь бараг 9-өр юм шүү дээ л гэж бодоод байна. Тэгээд дархныг ер нь 10-аар тавьж байгаа. Ховдыг бол плей энэ дээр тоглоод дархан ер нь молторно гэж бодоод байна. дархныг бол мултрныг бодчихлоо. Окей. Өсгөө. Би хэлмээр гэнэ. Амар хэцүү юм бэлээ штэ энэ чинь. Яг гэж юм бэл гэсэн. Нэр үнэхээр хэцүү юм бэлээ. Одоо тэгээд заагүй хэлэх ёстой учраас би зүгээр шууд толгоонд бодох юм үгүй л. Нөхөө ухаж хэлээд нэг үе. Нөхөө ухаж ёстой учраас тийм шиг. Энэ бол угаасаа энэ таамагнууд бол яг ингэж гарна гэдэг бол хэцүү. Ягаад гэхээр энэ үйлдвэрлэлийн донд юу болох бид нар хинч таамагч тэгэхээр таамаг учраас л Тийм таамагдашгүй учраас таамаг таамаг. ямар тоглож чинь гимтж ямар импорт нь гал амар тоглож ямар юунууд бүү бэртээс тий. Ямар тоглож чинь лан болоос. ямар тоглож чинь гинт одоо цойж гарч ирдیں۔ Тэ итгэхгүй ч за зөвөр би шууд тайлбаргүй шууд уншижээ. Нэгт Apes, хоёрт Knights, гуравт Bodens, дөрөвт Хүлгүүд, тавт Miners, 6-т Metal уучлаарай, 7-т Mongolia-с, 8-т Brothers, 9-т Darхан United, 10-т Хов Чонгорууд. Гэхдээ яг зөндөө юм би өөрөө харсан. Гэхдээ тэрийг л тайлбармааргүй. Тэгээд үний л бодол юмчдаг л ингээл. Тийм чиний л бодол. Nice. Уучлаарай тагаа байна. Уучлаарай. Хэцүү байлээ. Би бол бүр уучлалт хүсэхгүй. Метал 6 гэдэг байна шүү дээ. За. Миний хувьд нэгт бол Apes-ийг улирлыг тэргүүлнэ гэж харсан. Ер нь Apes дээр бүгд ижлэх юм байна. Бүгд ижлэх юм байна. За, хоёрт болохоор Хүлгүүдийг би харж байгаа. Ягаад гэвэл товчхон хэлэх юм бол багийн ойлголцол өндөр түвшинд байгаа. Явсан тоглогч нар тийм амар их биш. Систем хэвэндээ. Тэгэхээр энэ баг бол амжилтанд хэвээрээ. За, гуравт Knights-ыг би харж байгаа. Knights яг хуу Тэмүүжин бэлгүүн өдр гэсэн тоглогч нарыг явуулсан хэдий ч эргээгээд нөхөх хэмжээний одоо Knights чинь самбартай аягүй хэцүү байдаг шүү дээ. Ер нь жилийн жил 2 самбарын тоглогч. 3 самбарын тоглогч. Тэнгүүд Ганбаатартайгаа нөө Суграатай гэдэг утгаараа би бол
дутуу байрлал нөхсөн учраас Эрдэнэ цогтыг ямар хэмжээний тоглогч хүлээ. Цогтой Дээшээ гэж шийдэгч нэрч. Аимшигтай. Юу Би бол гоё. Knights-ыг айгүй өндөр үнэлж Тэгээ байгаа. тоолбортыг авцсан. За. За, дөрөвт Miners-ыг тавьсан байгаа. Miners-ыг бас яг түрүү хэлсэнчлээ. Илүү гүн deep бүрэлдэхүүнтэй учраас тийшээгээ боломжтой. Бодносыг 5-д ойлгомжтой 12 сарын 1 хүртэл тоглолтуудаа алдж байгаа. Гэхдээ тэрийг нөхсөөрөөд тийш бол Алдж байгаа гэж хэлж болохгүй мэлээ Тийм. шүү. Бүрэлдээ бас 12 алдж байгаа гэдэг нь нөгөө нэг багийн гол одоо нөгөө нэг тэр 5 тоглогч нар чинь тоглохгүй гэдэг утгаар нь хэлж байгаа байхгүй. За 6-ад бишрэлт метал. Яг энийг тавихтаа болохоор Баясаг би явснаар бодож тавьсан байгаа. Тэгээ би ч гэсэн тэгж бодсон. Тийм. Miners-ыг 4 тавьсан Баясаг Miners ирснээр зүгээр бодож тавьсан. Энэ бол бас л нөмийн дотоод таамагчтай. Тэгээ Монголиас 7, Завхан 8, Ховд Шанхор 9, Дархан 10 гэж бодсон байгаа. Ер нь хэдүүлгийнх нь 9 10-д бол ижлэх юм байна те. Ховч авраа дахаа Нэг үсээ. Гэхдээ ер нь 7 бүгд баг Монголиас үүснэ үү? Тэгээ бүгд Бүгд Монголиас 7 те. Эхний 6 нөгөө 6-ыг байрж байгаа солигдоод За одоо таарж байгаануудыг хэлээ те. Эвс 1 гэдэг дээр 4 хүн. Хасын хөлгүүд 2 гэдэг дээр 3 хүн. За 3 дугаар байрууд бол өстой маргаантай байна. Метал 1 байна, Miners 1 байна, Bodens 1 байна, Knights 1 байна. Өөр байна. 3 дугаар байрууд бүгд өөр байна. 4 дугаар байрууд бас бүгд өөр байна. 5 дугаар байр бол Сэлэнг Bodens дээр 3 2 байна. Miners дээр 2 байна. 2 юм байна. 6 дугаар байр дээр Knights 2 байна. Metal 2 байна. Тэгээ 7 бүгд Монголиас, 8 бүгд Завхан. Тэгээ 9 10 хов тархан гэсэн л таамаг гэж дээ. 8 бас бүгд ижлэх юм байна те. Ижлэх юм Завхан. Метал яг 6. Би сая хэлсэн шүү дээ. Баясаг явсан гэдэг утгаар нь бодчихсон. Тэгээд үнэхээр ихний 4 байр, 5 байр, 6 байр хэцүү байна. Би Бодносыг бол тэгж унахгүй гэж бодож байна. Тийм учраас би 3-т тавьсан. За би Knights-ыг бол гой коуч ирчлээ. Коучийн мэдээллийг харчаад за үнэхээр яг энэ бүрэлдэхүүнээр ингэж гой тасч болоод үзүүлэх гой шүү гэж бодсон. За Эбст бол юу их вэ? Үнэхээр коучийн бүрэлдэхүүн, багийн бүрэлдэхүүн, тэ шилж төдөлгөн авсан импортууд ч гэсэн тэ бүгдээрээ тэгээ дээрэс би Эбсийг бодохдоо нөгөө нэг яг зарлааг байгаа нэг NBA-ийн од төвчний тоглогч авчирна гэд хэлсэн шүү дээ. Тэгээ 10 сар 15-наас Тийм ирнэ гэлсэн. Тэгээ тэрийг бас бодчихлоо. Үнэхээр ирүүл Эбс гой нэр яригжилээ шүү дээ. амар нэр ирсэн. Фарид яригжилээ. Мондрес хайрл яригж байна. Ховард Томс Робинсон гэдэг нэг нөхөр байна тий. Тэр шоомод ч нөлөөлсөн шүү гэдэг байхгүй. Зүгээр магийн ирэх юм бол эвүүл те. Тэр өндөр хүн байж байгаа те. Slender Man шүү дээ. Оноо авнуу байна ерөөс хамаагүй те. Тэрний өмнөөс орно гэдэг ч үр аимшигтай байхгүй. За тэгээ өнгөрсөн жилийн хүлгүүдийг унагсан дуучлаараа 4-т бичсэн би. Би Бодносыг уныг яахгүй хүлгүүд харин Чи хотлоо дандаа уучлаарай. уучлаарай тэгвэл болохгүй шүү дээ. Үлгүүдийн фэн чамаг уучлахгүй шүү дээ. Яг хүлгүүдийн системийг багууд ойлгоод эсрэг юм бэлтцсэн байж магадгүй гэж би ойлгоод бодоод байгаа. Энэ чинь 2 жил энэ системээр явчлаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь бас нэг эсрэг аргатай техникийг бас энэ коуч нар үнэхээр сайн арай алднах ажил бол бас хожил авах боломжтой гэж бодоод байна. Тэр утгаар нь тэгсэн шүү. За Miners-ыг би 5-д бичсэн бол үнэхээр угаасаа бүрэлдэхүүнч төр те. Би Miners Metal 2 дээр амар бодсон. Яг үнэхээр 5 6 дээр бол бодоогүй юм байхгүй. Би бол энэ 7 8 9 10-ыг бол амар их бодсон. Доод төрийг бол хинийн ч унахад дундуур л айгүй хэцүүсэн надад бол ерөөсөн. Окей. Сая хэллээ шүү дээ. Бараг 90 гаруй хувийн тоглогч нар ирчлээ. NBA-ийн том нэр холбогдсон гэж ярьж байгаа. Тэр нэрсүүдийг зүгээр сонсоход Монтрел Арл, Javel McGee, Dwight Howard хүртэл яригдчихтэй. Томас Робинсон хамгийн өндөр яригдчих байгаа тоглогч. SJ Eves баг дээр. Томас Робинсон ч 2012 оны драфтын NBA-ийн драфтын номер 5 дээр таргий тий. Тухайн үед ч нөгөө нэг нуруу намтай 4 дээр тоглохоор намдаад 3 дээр тоглохоор одоо хурд удаашраад байдаг. Тэгээд ер нь бол лигээс ингээ шахагдаад гарч исэн яг тийм тоглогч. Олон улсад болохоор 4 дээр бол хангалттай тоглож байна. Одоо Аз Мастер бүр хангалттай. 12 оны драфт гэдэг чинь нөгөө нэг AD-гийн драфтын 5 сонголт нь байхгүй ерөөсөө. Тэгэхээр энэ өндөр тоглогч одоо өндрөөр үнэлж байгаа тоглогч Эбст ирэх юм бол бас маш юм нөлөөтэй. Бас айгүй тийм үзүүштэй баг болох гэдэг юм л та. Бүр л ийм гүн болох гэдэг. Нөгөө багийн эзэн чинь бичсэн байсан мэт тийм. Плей-оффд NBA-гийн тоглогч аваад байгаа бол би улирлын туршид аваад байгаа шүү дээ тий. Харъя. Бид нар л гоё шүү дээ. Гоё шүү дээ тий. Одоо ингээд юу ямар байна. Ганаа Зарим багийн эзэд хоорондоо ингээд дахиад барьмаар байна. өрсөлдмөр байна. Одоо нөгөө эхэлсэн байл шүү дээ. Наранбаатар мөнгөчин гэдэг хоёр дүүл яваад энэ нэг
сонирхолтой болгоод гоё тоглогч аваад штэ. Дахиад ингээ үлдсэн 8 те 2-2-оор жоохон өрсөлдөө. Тэгээд уралдаад NBA-гийн тоглогч аваа те. Гоё тоглогч аваад явж байгаа тэгээд хүлгүүдэн төрүүлт юм дөө. Гэдэг яриа байдсан шүү. Хүлгүүдийн фэнүүд яг тийм комментүүд их чи та нар ингээ халдчихсан. Тий, бид нар дээшээ гарч ирж тэгээд байгаа шүү дээ. Стив Болмор, Марк Кьюбен эдэр чинь нөгөө нэг NBA-д яг бугасаа өөрсдийнхөө имижээр гараад ирсэн шүү дээ. Тэрэн шиг л одоо нөгөө нэг Наба, мөгчин тэргүүтээ эздүүд бол ер нь бол лигийг гоё л шүү. Чимж байгаа тий. Тэгээ заримдаа болохоор нөгөө фэнүүдийн одоо игдүслийг хүргээд байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө маркетингийн нэг юм арга барил имижүүд байдэн шүү дээ. Яаж харагдаж олонний танил болох вэ гэдэг. Одоо Miley Cyrus те нөгөө нэг юм галзуу солиотой юм шиг ингээл амар хамгийн леди гага шүү дээ. Тэд нар чинь албаар цаана бол зүгээр ингийн хүмүүс шүү дээ. Албаар тэргүүрээ танигдаж гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр манай хоёр ч гэсэн дүрн тийм бийж магадгүй шүү дээ. Гэтэ дөрөв муухай юм гэж байлаа. За лиг 10 сарын 1-нд эхэлнэ. За Нээлтийн тоглолт Mbank Arena-д хасын үлгүүд бишрэлт метал Өнгөрсөн жилийн аваргын өрсөлдөөн. Yes. сүүлийн 2 жилийн финал. Яаж ч энэ тоглолт амар чухал шүү дээ. Ягаад гэвэл энэ чинь нөгөө нэг улирлын төгсгөл нэг хоорондын хожил боддог учраас шууд ихнээсэл алцуудаа тэтүүлчлээ те. Ер нь тэгэл NBA-гийн хуваарийг бид нар хардсан шүү дээ. Хизээ ямар тоглолтуудад яг NBA маш сайн мэддэг те. Бид нар тэндээс хуулбарлаа явж байхад бол асуудал байхгүй шүү дээ. Гоё сонирхолтой. За хүндтгэж шүү дээ. Өнгөрсөн жилийн аваргаар эхэлж чинь. За тэр шинэ жил мэл гоё баярууд тэр жингээ харж байгаад амар хуваарууд байлээ. Хуваарууд орж байгаа. Тэгээд нээлтийн тоглолтоос дараагийн 4 өдрийн тоглолт болохоор дараханд дараас нь 4 өдөр аялын тоглолттой байгаа. 4 5 6 7 байсан байна тий. 4-өөс эхэлж байгаа. Тийм тэн дээр бас их гоё тоглолтуудын хуваар зогцсон байлээ. Бас манай эмэгтэй багууд ч гэсэн бас айгүй гоё тоглолтуудын хуваар зогцсон. За эмэгтэй багууд гэвэл бас зөндөө олон одоо шинжлэх хөдөлгөөнүүдээс энийг бид нар дараагийн дугаараараа яг роструудад нь тодорхой олсны дараа гоё дэлгэрэнгүй танилцуулъя. Дархан хотод аялын тоглолт энэ 4-өөс өөр байхгүй харагдчихлээ. Тэгэхээр сэлэнг бодон симфэнүүд, дархны фэнүүд, за майнер симфэнүүд ч гэдэг юм уу тэнд болох ч байгаа. За сагсан бөмбөг үзэж сонирхож байгаа хүмүүс маань энэ 4 өдрийг алдалгүй дархан юунит дордондоо очиод тоглолтоо үзэрээ. Окей. За сагсны мэдээлэл ерөнхийдөө ингээд өндөрлж чинь өнгөрсөн 7 хоногийн хугацаанд тэгээд эх 7 хоногт лиг эхэлнэ. Тэгэхээр дараагийн дугаар дээр бас сагстай холбоотой маш олон гоё мэдээлэлүүд сонирхолтой зүйлс ч гэсэн болох байх гэж найдаж байна. За хэдүүлгийн дараагийн ярих сэдэв болохоор байт харва. Пара байтын төрөлд монголчууд тэмцээнд орсон байгаа олон улсын тэмцээнд. Ямар тэмцээн бэ? За энэ дэлхийн аврах шалгаруулах тэмцээн байт харваны. За тэгээд байт харваны одоо хамгийн олон медаль одоо хүртсэн бүгд найрамд Солонгос улс зохиогдсон. За энэхүү тэмцээнд маань маш одоо 2 түүх бүтлээ. За нэг нь бол эмэгтэйчүүдийн холимог багт манай Монгол улсын томооглол Сэлэнгийн оюун эрдэнэ нар маань оролцоод за финалийн шатанд шалгараад за бүр финалда бүгд найрамдах Солонгос улс буюу эзэн орныхоо багийг 6 тэг хэмжээд харьцаатай хожоод за Монгол улсын пара эмэгтэйчүүдийн түүхэндээ анх удаа багийн төрөлд алтан медаль хүртсэн. Гайхалтай амжилт бүтээсэн байна. Баяр хүргье. За мөн дээрээс нь бас холимог багийнхаа төрөлд за манай Сэлэнгээ болон Мөнхбаатар одоо тамирчид маань бас холимог багийнхаа төрөлд алтан медаль хүртээд бас пара байт харваны түүхэндээ анх удаа бас алтан медаль холимог одоо багийн төрөлд алтан медаль хүртсэн. Ийм сайхан амжилтыг үзүүлсэн 7 хоног болж өнгөрлөөдөө. Талбай дээр нь очиод яраа харуулсан биз дээ. Солонгос ч өөртөө байт харваагаараа амар шүү дээ. Олимпик спорт нь Олимпиад хамгийн олон медаль 10. Дарааж 10 шүү. Дараас тийм. Сая Парисаар ч 10 дахь авсан шүү дээ. Эмэгтэй баг тийм. За манай Монголын байт харва пара дээр одоо ийм амжилтад гаргаж байгаа бол 2008 онд Бээжингийн олимп дээр тий пара Бээжингийн олимп дээр Баатар Жав гавьяд хөдөлмөрийн Баатар анх удаага олимпийн наадмаас алтан медаль авч ирсэн түүхтэй бол 1960-аад онд нүд 70-аад онд дэлхийн аваргаас манайх ч алтан медальтай шүү дээ. Одоо бол пара дээр анх удаага ингээд холимог багаар авч байна тий. За тухайн тамирчин бол 1960-аад 68 гэж санаад байх юм. Түмэн Дэмрэл гэж ихч. Одоо бурхны оронд байгаа бах. Хамгийн анхны дэлхийн аваргын алтан медалийг авчлаа. Бид нар тэр хүнийг бол зарим спорт сонирхогчдор бол мэддэггүй баг. Манайх бол аль 60 70 онд ч юм байтын дэлхийн аврагтай байлаа шүү дээ. Багийн төрлүүдээр ороо явууллаа. За хамгийн сүүлийн мэдээлэлээр бол өнгөрсөн жилийн Ханжаугийн Азийн наадам дээр манай тамирчин алтан медаль авчихсан. Азийн наадам дээр. Тэгэхээр түүхтэй спорт багийн төрлөөрч орж исэн, хувь төрлүүдээр ч орж исэн түүхтэй спорт эргээд айгуугаа сэргээд гараад ирлээ. Маш их баяртай байна. Тэгээ өмнөөхөө багийн төрлөөр манайх холимог багийн төрлөөр хүрл медаль хүртэж исэн. Энэ удаа бүр медалийн өнгийг 2 ахиулаад
эмэгтэй хойлмог төрөл, эрэгтэй эмэгтэй хойлмог төрөл гэсэн хоёр төрөлтэй хоёуланд нь алтан медальтайгаар их оронд ирж байна да. Тэгэхээр парагийн тамирчтай, пара байдарганы тамирчтаас бахармаар л. За манай Ирмүнэ байхгүй байгаа тий бүгд юм яаж байгаа. Манай Ирмүнэ Энэтхэг хотын Нийв Дели хотод хөнгө атлетикийн пара хөнгө атлетикийн дэлхийн аварга явсан байгаа. За 3 тамирч явсан. Эхний тамирчин бол өчигдөрхөн тэмцээнд дуусгасан байна. 7 дугаар өрөнд орсон байна. Манай Мэдгмаа. За дэлхийн аваргад хөнгө атлетикийн хувьд нөгөө эрхээ авч орно гэдэг чинь их том. За эрхээ авч ороод 7 дугаар өрөнд орсон байна. За өчигдөр авсан мэдээллээр бол хамгийн харамсалтай нь 4 шидэлтэй 0 үлччихээ. Тэгээгүй бол тэр шидэлтүүдээс нь за Монгол улсынхаа рекордыг эвдсэн байна. Тооцсон бол тий. За Монгол улсынхаа рекордыг эвдсэн байна. Дэлхийд аваргад эхний 5 байрт шалгарах боломжтой шидэлтүүдийг үүсгэсэн байна. Тэгээ нэлээд жоохон харамсалтай л 4 шидэлт байсан. За тэгээ тэр талаар нь ярилцаж асуулаа. Яагаад ийм болчихвоо гэдээ асуусан. Одоо манай дээр мэдээлэлүүд ороод ирэх бах тий. За хөлийн байрал хөдөлгөөнүүдийг өмнөх тэмцээнүүдэд харж байгаагүй. Тэгсэн чинь пара юун дээр хөл хараад тэгээд хөлнөөс асуудлаас болол 4 шидэл дараалал. Хөдөлгөөнтэй байсан гэж юу гэсэн үг вэ? За тэрийг айгу дэлгэрэнгүй мэдээлэл нь оруулах. Ер нь бол хөлийн хөдөлгөөнтэй одоо тэр чинь нөгөө тэрэгэнц дээр суу шидэж байгаа шүү дээ. Тэгэхэд хөлийн хөдөлгөөн л гэж ярьж байлаа. Тэгээд 4 шидэл 6 шидэж байгаа шүү дээ. 6 шидэхэд 4-ийн 0-луулаад нөгөө 17 8 билүү 20 орчим тамирчнаас 7 дугаар өрөнд орсон байна. Гэхдээ хоёрхан шидэлтэй явахаар л ороод ирлээ. Тийм ээ тий. Гэхдээ яг олимп хүлээж байгаа. Дэлхийн аврагт оролцож чинь гэдэг маань Чансааны оноо нэмэгдэж байгаа. 7 дугаар өрөнд орж ийн гэдэг маань Чансааны оноогоо аваад явж байгаа. 98 оны LA-гийн олимп дээр манай мэддэг м орж байгаа гэж харж байна. За тэгэхээр бас амжилт хүсье тий. Дараагийн 2 тамирчин маань 10 сарын 1-3-2-т орно. Тэмцээнүүд нь эхлэх. За монголчуудын хувьд бас л нэг хамгийн өндөр амжилт үзүүлдэг спортын төрөл бол жудо. Чиндао Гран При өндөрлсөн байна. Монголчууд бол өстой жинхэнэ тэнд бас л нэлээд амжилт үзүүлсэн байлаа шүү дээ. За Чиндаогийн Гран При тэмцээнээс манайх бол ганцхан дүр ирлээ. Хоёрол 1 мөнгө 3 хүрэл. Нийтдээ 6 медаль. За бидний маш сайн мэддэг те 60 кг-ийн жингийн басхүү маань алтан медаль хүртсэн байна. За нэмэх 100 гэхээр манайх нэг жоохон жудо чөлөөт төр одоо хит хитгэн цөөхөн тамирчдыг ярьдаг тий. Гончиг сүрэн маань нэмэх 100 орсон байна. Нэмэх 100 орж барилдаж явж байгаа. Тэгээд алтан медаль хүртсэн байна. За мөнгөн медалийг инхрийлэн дэлхийн аваргын хошоо хүрэл медальд 63 кг-д барилдаж байгаа. Бас жин өссөн байгаа. 57-аас 63 жин өс барилдаад байгаа. Жин өсөж 63-д барилдаад байгаа. Мөнгөн медаль хүртсэн байна. За хүрэл медалийг 60 кг-д сүхбат, 48 кг-д наран цэцэг, за 57 кг-д сосор орон маань хүртсэн байна. За нийт 10 жинд явсан баг. 10 жингээс 6-ад нь медаль аваад ирсэн байна. Багийн дүнгээрээ 2 ч гисэн. Нийт 27 улс орсон энэ одоо том бахан тэмцээн. Гран При гэдэг чинь бас том тэмцээн шүү дээ. Манайх багийн дүнгээрээ 2 ч гисэн амжилт үзүүлсэн. Тэгэхээр Япон ороод манайх 2 л орсон л. Жудо бүхийн төрөл маань манай ер нь бол олимп дэлхийн аваргаас медаль маш өндөр авч байгаа. шанстай. Төрөл шүү дээ жудогийн хувьд. Тэгэд ирэх 28 оны олимпийн цикл эхэлсэн явж байна. Одоо 26 онд тэмцээнүүд яваад 27 он бол яг олимпийн өмнөх жилгээл юуг олимп болох гэж байгаа. Тэгэхээр энэ том тэмцээнүүдэд амжилт гаргаад явж байгаад бол маш их баяртай. Чансааны оноо зөвлөлөө явж байгаа бах тий. Гой залуучууд ч бас байж байгаа шүү дээ. Сая өнгөрсөн одоо дугаар дээрээс хэлжсэн тий өсвөрийн тэмцээнээс манайхан бас ганцхан дүр ирсэн тий. Ер нь бас өсвөрийн тэмцээнүүд гэлтгөө бас энэ одоо насан туршийн Гран При тэмцээнүүд ч гэсэн манайх ер нь л амжилттай оролцоод үргэлжлээд явж байна да. Тэгээд одоо бид нар ингээл сагсан бөмбөг, хөл бөмбөг вөлбөлөгч юм ингээд спонсорууд орж ирээд байна тий. За хөл бөмбөг төр бол би мэдэхгүй байна. Сагс вөлбөл хоёр дээр бол ингээд маш Өнөө өстэй юм аа нэр. тэрнээ биш зүгээр. Одоо бид нар ингээд харахаар сагс вөлбөлийн төрлүүд рүү бол маш олон компаниуд орцсон харагдаад байгаа юм. Би бол хөл бөмбөг төр үнэхээр мэдэхгүй байна. Бараг лиг нь хаана болж байгааг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр зүгээр одоо энэ татварын хуультай холбоотойгоор тий босод гоё төрлүүдтэйгээ дэмжээрээ. Одоо жудо дээр жишээ нь ингээл жудогийн дээр ингээд лого мого байршуулах боломжууд бол маш их байд юм байна. Тэгэхээр компаниуд маань энэ олон тамирчдыг дэмжиж өгөөрэй гэж хүсье. Шалтгаан нь за багийн спортын төрлөөр яг бид нар ингээл 3-9-3 дээр дэлхийн аваргаас мөнгө авч ийн гэж ярьж байна тий. Гэхдээ болоог байгаа шүү дээ. Одоо волейбол гэдэг юм уу, хөл бөмбөг гэдэг юм уу, сакс яг олон улсын төвшөнд бол хараахан болоог байгаа.
Ганцаарч гэсэн спортын төрөлд бол маш өндөр амжилтуудыг эзэнээсээ үзүүлсээрч ирсэн. Одоо амжилт буураад байгаа ч юм уу ингээд байгаа шалтгаанууд чинь тамирч чинь маш их золиос гаргаж байгаа. 30 бэртчүүл тэгэл тэр чигтэй карьерын дуусаад биеийн тэмрийн багш болдог ч юм уу ингээл айгүй хэцүү заяа. За Яндорн гэж яриад. Гэхдээ дэлхийн олимпиас медаль авчвал үнэхээр тэр тамирчны амьдрал гайгүй болж байна. Гэхдээ та нар бодолд 10,000 хүүхэд одоо жудоо чөлөөтөв бүхөр хичээлж яхад хитэн тим амар өндөр амжилттай яваад амьдралын сайхан амьдраад байгаа. Ойрголцол шин. Тэнгүүдээ дэлхийн хөгжил нь өөрөө амар болоод шүү дээ. Жудоо чөлөөтийн хөгжлүүд бол тэгэхээр бас энэ спонсорууд маань энэ тамирчдыг дэмжиж өгөөрэй. Магадгүй сакс волейболыг бид нар 500 сая тэрбум гэл амар том дөнгөж ирдэг бол эдгээр тамирчид маань спонсорудлын хэмжээнд бага юм билээ шүү дээ. Жилийн 50 сая 60 сая тэгэл нөгөө лого шторкны зөндөө боломжуудтай. Тэгээд эдгээр маань дэлхийн олимпиад амжилт гаргах сайн үзүүлдэг шүү дээ. Боломжтой. Тэгэхээр хувь төрлүүдэд бас дэмжиж өгөөрэй. Миний нэг таньдаг дүү гэдэг байхгүй юу? Жудогийн шгшээд барилддаг гэсэн одоо л барилдахгүй байгаа. Тэгээ надаа яг ингээд бид хоёр ингээд ярилцж байгаад би шалтгаануудыг асуужсэн. Чи юу яагаад одоо ингээд жоохон бөхөөсөө холдчихв. Бид яг мань хүн болохоор надаа ер нь бол хэцүү байдаг. Би гимтсэн. Гимтэл илаарших гэж ер нь бол тодорхой цаг хугацаа нэлээд өнгөрсөн. Би эргэ форумд орох гэхээр би ч Монголд амьдарч шүү дээ. Би амьдрмаар шүү дээ. Ажил хийх хэрэгтэй. Тэгэхээр би бүрэн цаг заваа зарцуулж чадахгүй байна. Хоёрдугаар спонсор хэцүү байдаг. Заримдаа би зарим тэмцээнүүдийг би үнчих шаардлагатай болдог. Тэгэхээр буцаад нөгөө нэг одоо юу гэдэг зарим нэг одоо тэмцээнүүд өгч юм бол формуудад ингээд иймэрхүү зүйлсээс болоод тэгээ одоо маад ерөөсөө бөхөөрөө явдаг. Өөр чиглэлээр явдаг. Тэгээд одоо хүртэл багш нарын залгад юм байлээ. Энийг хүрээд ирээч. Бэлтгэлээ хийгээч. Одоо чи нэг сар 2 сар бэлтжүүлчих. Уг нь гоё шүү дээ гэлтэй. Тэгэхээр иймэрхүү асуудлууд яг бүр илбэг байгаа. Бодтойгоор байгаа. Бодтой. Би бол энэ залуу тамирчдыг ялангуяа дэмжиж өгсөөл гэж хүсэж байна. Одоо тэр 18 та ануужин гээл гарч ирж байна те. Ямар их боломж потенциал байгаа гэдгийг харуулчлаа шүү дээ. 18 та хүүхдийн хувьд 30 хүртлээр барилдахад 3 олимп. 12 дэлхийн аварга үлээж шүү дээ. Тэгэхээр хиддэн амжилт гаргахыг таашгүй байхгүй. Тэгэл нөгөө л асуудал шүү дээ. Ингээл гэр орондоо стресстэй, санхүүгийн стресстэй ингээл явж байгаа юм бол амжилт гарах магадлал нь унаал ирэх байхгүй. Ойлгомжтой шүү дээ. Тэр чинь ингээл баян юм бодоол те стресстэй л явж байгаа. Шууд за мянган сэтгэл зүйч ирээд яах юм? Өөрчлөх юм. За яг тухайн үедээ тайвширтгэл юм боос. Гэхдээ тэр баг тархинд байгаа тэр юмч бодогдоо. Ерөнхий асуудал шийдэл. Давхар бэлтгэл хийх цаг хугацаагаа тэр чинь өөр зүйлс зарцуулаад шүү дээ. Ажил гэдэг ч юм уу тий. За тэгээд жудочд мань ганга амжилт ирлээ. Дараагийн тэмцээнүүд бас амжилт хүсье тий. Үндсэн шишээ багийнхаа тамирчтай. Гой амжилт оролцоод ирлээ манайх. За сумогийн ертөнцид нэг сонирхолтой үйл явдал болжээ. Тэр талаар гоё бүрвээ хуваалцаач. За сумогийн ертөнцид одоо 6 зиндаа байдаг байхгүй юу? Тэрний хамгийн бага зиндаанд одоо мэрэгжлийн сумууд анх удаага барилдаж байгаа. Одоо та биднээс сайн мэдэх улсын наадам 5 удаа үзүүлсэн Мөнх Эрдэнэ Арслангийн хүү буян тогтох маань анхны зиндаанд анх удаага барилдаад тэгээд ингээд 7 даваад нэг чуналгүйгээр төрүүлсэн байгаа. Мөн жюрио зиндаанд буюу одоо Саньяку цол гэдэг анх удаа нөө цол авдаг бөхчүүд байдаг байхгүй юу? Дээрээс хоёрт бичигдэх зиндаанд. Тэнд одоо манай Асаскирю Дашнамын шав одоо цэрэн тогтох дархаа аваргын зэхүү, арагчаа гардын хүү, жамин тогтох маань 13 давж 2 удаа унаад. Тэгээ цолтой башаад анх удаага барилдаа тэгээ төрүүлж чадсан. Тэгээд жамин тогтохын үед бол өнгөрсөн башаад доороос Макштай зиндаанаас бас 7 давж төрүүлээд тэгээд жюрээд гарч ирээд дахиад төрүүлж байгаа байхгүй. Дээшээ өсөж яваад байна тийм. Тийм дээшээ өсөд. Одоо баг дараагийн башууд баг л дээд зиндаанд бол гарч магадгүй шүү. Яа энэ мэдээллийг авчаад бүр айгуу тийм гоё бүр шокнд орсон. Мэдээллийг бол аваагүй байж байгаад авсан. За хоёр талын бүхий удам. За цэрэн тогтох аваргын охиноос нь гарсан хүүхд гэсэн үг тийм. Тэр нөгөө ихээ гадагдаг гэж ярьдаг тийм нөгөө мөнхтэй аварга ярьдаг. Жугаардаа энэ их нь унгаад дагж гин үү? Азаргаад дагж гин үү гэдэг шиг тийм. Нэг талдаа цэрэн тогтох аваргын тийм мундаг дархаа аваргын зэв нь. Нөгөө талдаа рагчаа гардын хүү. Хоёр талын удам нийлсэн. Хоёр талын удам ясан цусан хоёр удам нийлсэн хүүхэд тэнд очиод хоёр башаа дараалал төрүүлээд дэшээ гарч ирэх гэж. Хэдтэй хүүхд юм бэ? 26-тай 99 оных. Дахиад нэг 6-7 жил боллоо шүү дээ. Бага. Барилдах боломж байна те. Яг нөгөө нэг кино шиг л сонсогдож шүү дээ. Түүхэн гоё байна. Хоёр талын бүхий удамтай өмнөөс. Одоо ингээд амжилт дахих тусмаа энэ бол бүр гоё ингээд бичигдээд явах дгүй. Дээрээс нь багш нь одоо нөгөө нэг
гэх юм баггүй юу. Асасикир юу дэш нэм. Цагта сумаг ертөнцөө тий манай монголчууд ямар амар байлаа. Тухайн үед тэгээ Секиокес бол хүртэл явж исэн. Дашними шавхгүй юу. Асашорю асасикэр үг гэж. Дашным одоо манай их авраг даг дээр ширч ойролцоо нэртэй. Маа жамд хэтхийн нэр нь бас Аса Хакурю. Оо Аса гэдэг дивжээний л. Дивжээний нэр л дээ, дивжээний нэр нэх ор. Такасага дивжээний. Үгүй дивжээний нэр нь Асашорю асасикэр үдэр гэж дивжээний нэр. Бүгдэнд нь яг тиймэрхүү нэр. Тий. За гих мэтчлээ маш олон бас сумо бүхийн ертөнцөд хөл тавиад алхаж байгаа залуучууд байгаа. Удахгүй бас дэшээ гарч ирээд бидний угаасаа ярианд угаасаа ороо явах уу. Дээд зиндаанд бас Юкосуна хоошор юу байгаа штэ. Хоошор бэмсэр хүмүүс тийм штэ. Сүүлчийн өдрийн барилдаанд нөгөө Юкосуна болох Оно Сатог даваад тэгээд адилхан 13-2 амжилттай болоод нэмэлт өрөлтөө хийсэн. Тэгээд нэмэлт өрөлтөөн дээр уустаар тэгээд яа бүр нэмэлт гарсан юм уу тий нэмэлт өрөлтөөн. Тэгээ хоёрт орсон л. Яг сумогийн талаар ярихаар тий сумогоор Монгол улс хэдэн оноос хойш амьсгалсан юм бэ тий 1996 онд анхны 6 гэж байлаа. За тэндээс одоо бидний хамгийн сайн мэддэг нь бол Гүшүү зам Батбаяр гэж байна. Цэвэг нэм байна. Сүүлд баг 39 38 9 40 дээрээ дээд зиндан төрүүлсэн шүү дээ. За мэхний их төлхөр гэж ярьдаг тий Батбаяр гавьяатай. Инхбат гэж байсан. Гэхдээ дээд зинданд бол барилдаж байгаагүй. За Жюрио Мокшта доогор нэлээд барилдсан. Анхны 6-аас энэ 3 маань 90 онд очичоод зургуулаа очичоод 3 буцаад энэ 3 маань үлдчихсэн төвхтэй. Тэгээд 98 оноос нэг 2000 за нэг 4 хоног хүртэл байна уу 6 7 жил манай баг бүгд суугуудаар гардаг байлаа. Одоо энэ ТV UBS TV давхарнд айгуу гоё төмөр батар нөгөө фонт цуцаач тийм айгуу гоё тайлбаруудтай. За тэр үед бол манай монголчууд бол сумгаар бол амьсгалсан. 3 цагийг бол ерөөсөө л их амьсгалсан гэдэг. Манай эмээ бичдэг ус шүү дээ. Би хажууд нь нэрийг хэлж өгд манай эмээ бичээд тэгээд авсан хүмүүс Power Power бүгд Power-ын хүртэл явуулдаг. Тэгээд сүүлд за дагвар жаврагыг зодог тайлсан тий. Дагвар жаврагыг бол нэлээд шахсан гэж ярьдаг тий. Зодог тайлснаас хойш үзэлтийн тоо нэлээд буурч исэн. Одоо харин бас үзэх юм бол гой гой залуучууд гарч ирж байгаа юм байна. Эргээгээд гой сумууд дуртаар бүхэд дуртаар түнчин бүхийн бүхэл төрлийг л үзээд байгаа байхгүй тий. За тэгээд Монголынхаа үндэсний сумыг үзээр ихдэг. Нэг хэсэг баг Монголын үндэсний сум болсон шүү дээ. Манай бүх байсан шүү дээ. Одоо ингээд аваргуудын тоол л да тий. Акухо даваж жаргал аварга 45 төрөвтэй. Байж болох бүхэл амжилтуудыг илтцсэн. 45 төрүүлнэ гэдэг чинь өөр амар хэцүү шүү дээ. Жил 6. Тэр нөгөө Японы хамгийн том аварганд гүцгээд ирсэн чинь нэг бөө юм болсон те яана гэд японочдод сандралдаад тэг гүцсэн шүү дээ. Гүц. Тэр Такана хана, Вакана хана, Чонобужи аваргач 32 байдаг санагдаад байна те. 32-ыг нэвдчихсэн. За хин бол Асашоро дагдурж аваргын үед бол Такана хана аваргыг нэвдчихсэн. 22-ыг 23 болгож илүү да. Тэр үед чинь л ер нь тэр аврагтай амар хайртай. Хоёр ханада. Тэгээ нэг жоохон давгаа аварга руу нэгэн дайрсан асуудлууд үүссэн. Сүлдээж баг бантгсаар гал нэг бантсан ш 2 3 башаа өнжүүлээл тэгдэг гэж байгаа задаг тайлжсэн. Тэгэл манай монголчууд ер нь жоохон юу дургус. Одоо ингэ төрүүлсэн тоонуудыг хараараа зав. Аимшигтай монголч. Бүр аимшигтай. 45 төрүүлэхийн тулд 7 жил хагас тасралтгүй төрүүлнэ. 6 машиг зургуулна гэсэн. Зүгээр 8 жил барилдана гэдэг чинь өөрөө хэцүү үстэй. Аим шүү дээ. Дээд түвшин. Тулааны спорт шүү дээ. Ер нь бол сумчин тэгээд нөхөр 45 удаа төрүүлчихэж байгаа. За тэгээ нөгөө нэг жилийн 90 барилдааных нь 86 мургаа ирсэн. Бүх амжилтууд. За энэний өмнө хин ивцээ. Дагвар жавар. Зөндөө амжилтууд нэвцсэн. Нийт 25 төрүүлсэн. Ингээд 70. За ингээд нэмээ явахарч. Тэгээ Ананд байгаа. Харамбужи. Манайх бол нэг 100 орчим төрүүл байгаа. Байгаа. 100 бол байгаа шүү. 103 байна гэлөө. Тэгээ бодохоор за 106 тоо л да. 16.6 жил. Тасралтгүй. Тэ? Монголчууд төрүүлчихэж байгаа. Манайх л. Монголынхаа үндэсний сумог эргээгээд үзээрэй. Тийм шүү дээ. Манай спорт юм биш үгүйсээ. Тэгээ нэг хэсэг та нар санаж байна. Олимпиад оруулах гэж японочууд үтсэн. Амар үтсэн шүү дээ. Хэрвээ олимпиад орсон байсан бол манайх хэвчээ жим болгоно хэвчээ алахгүй. Тэгээ тэр чинь бүр Японоос бүр тийм хөтөлбөрч гэх юм одоо юу гэх юм те юу зарлаад орон болгон дээр нөгөө сумоо бүхэн холбоог байгуулах гэж үтсэн шүү дээ. Ялангуяа Азийн дэлхийн нийтээр явуулсан шүү дээ. Азийн жижиг орнуудад бүр бүгдэн дээр нь доожо байгуулад те. Байгуулсан тэгээ дэмжсэн маш их хөтөлбөрүүд тэтгэлгүүд өгсөн. Авраг зохиогоол нэг зүйл явуулсан.
зохиосон манай сквот дархаа аврах сквот чин дэлхийн ушаа авраг нөгөө. Бат Эрдэнэ аврагч гэсэн бас дэлхийн авраг нөгөө Акабоно бол амар том 200 хэддэг нөхрөж аваа шийдчихсэн юмнууд. Ороогүй хэдхэн шалтгаан байдаг гинлээ. Сонссон. Нэг нь олон улсад хөгжөөгүй буюу тухайн нэг улсын үндэсний спорт, уламжлал, спортын уламжлал үгүй манай үндэсний бүртгэл ойрхон. Нөгөө асуудал болохоор хит тархалт. Нөгөө нөгөө спортоор хичээлэхэд бол спортч нэг талдаа эрүүл гэж явдаг бол сомогийн тамирчич амар их тийм тархалттай байдаг гэж юм. Иймэрхүү шалтгаануудаас болоод бол оруулаагүй. Хэрвээ орцсон бол тийм манай монголчууд хүмүүст хитэн медаль цөлөмж өгөх тий. Тэгин. Тэгэд тэр чинь бас хэцүүтэй жин гэж байхгүй тий. Бол жингийн ангил байдаг лөө. Дэлхийн авраг дээр бол сумо дээр бол жин байхгүй. За яг Япон дээр бол дэлхийн аврагт бол жингийн юмнууд ордог. Нөгөө үнэмлэхүү жин. Үнэмлэхүү гэхээр нөгөө жингийн хязгаар байхгүй. Тэгмээ тэд дэлхийн аврагууд нь бол жингийн хязгаартай тавьчихдаг. За, weekly базагийн зүгээс хэрвээ гэдэг болон байгаа шүү дээ. За хэрвээ болон дээр болохоор би та бүхэндээ заримдаа маш нухацтай асуултууд тавьдаг. Заримдаа болохоор зүгээр ийм хөнгөх асуултууд тавьдаг. Үдгч бүгдийг ч гэсэн оролцоосоо гэдэг хүссэн учраас. Тэгэд энэ удаа болохоор би та бүгдээс нэг асуулт асуумаар. Одоо Монголын дээдлийг, үндэсний дээдлийг дээр Монтрел Арл гэж ярьж байна. Жавал Макки, Dwight Howard. Тэгэл Kenneth Farid гэл те. Айгу олон тоглогч нарыг бүр яриад эхэлдэг болчихжээ манайх. Угаасаа Cousins-ыг авчраад тэрнээс хойшоо бүр яг бодиттой харагддаг болчихж. Тэгвэл та хэд үндэсний дээдлийг дээр харахыг хүсэж байгаа тоглогч байна уу? Ямар тоглогчийг та нэрлэмээр нэг эсвэл хоёрыг нэрлээ. Би бол шууд л бодогсож байна. Солгой Коби гол авцсан байна. Рондо хаалж ярьсан уу? Солгой Коби одоо сая Олимпийн үеэр те Филиппиний Йордны шгшээгээс Америкийн шгшээтэй тоглоход 30 доноо мөн авч галзуурсан те. Кистэд зүгэл яг 24 номер зүгээ өмсөөл те. Тэгээ гарч ирэл хөдөлгөөнүүд нь яг л Коби шүү. Амар те. Амар тэгээд ус мөс нь халдсан те яг л яаж байгаа шанаа манаа мангар идэлхэн те. Амар турцсан байсан те. Би ч одоо бүр хар багаас л Кобигийн фэн л те. Шилжих техник нь хүртэл адилхан шүү дээ. Ер нь бол Кобиг л өсч өссөн үнэ л дээ ялгааг. Та нар бодоод үзлээ. Би ч хар багаас ингээл Кобиг үзээл те. Ликерсийг дэмжээл явж исэн. Одоо Коби маань байхгүй те. Очиж үзэх ямар боломжгүй. Ядаа солгой Кобиг Монголд авчирч бол. Тэр чинь Азийн орнуудаар тоглоо яваад байгаа юм баггүй. Йордан, Мордон те. Бүр Йордны иргэншилтэй болцсон те. Тэгэхээр боломжтой харагдаад байгаа. Тэгээ насны үед ч гэсэн 95 оных одоо 30 таа те. Боломжтой санагдаад байгаа. Өөрөө гоё. Бодол байгаа л та. Гэхдээ шууд орж ирсэн нь бол солгой Кобигоо л авчирч байгаа шин. За бүрвэ. Заавс одоо нөө NBA-д одоо байхгүй төлж хэлэх юм уу? Гэхдээ хамаагүй шүү дээ. Яг боломжтой арай нэг бодтойгоор ярьж. Чи Леброн хизээч ирэхгүй шүү дээ. Стефиг армаар энэ. Леброныг армаар л шүү дээ. Жог бодтой ярьж. Бодтой шүү дээ. За тэгвэл Пилид байсан холбогч Майкл Картер Вильямс. Зодог талцсан юм шүү. Тэг сонссон. Майкл Картер Вильямс зодог талцсан сонсогдсон шүү. 88 билүү 9 оных штэ. Гэхдээ NBA-д бол үнэхээр гоё хийсэн шүү дээ. Юуны ростер бэлжтэй. Ростерч байх те нөгөө нэг одоо чөлөөт агентууд те Аз маз тоглодог агентуудын ростер тэн л байхгүй. Бүртгэл дээр. Тийм бүртгэл дээр байхгүй лээ. MCV чи хамгийн анх драфтаар орсон жилийн дебют тоглолтын дээр квата трипл дабл хинг алдсан шүү дээ. Нэг л дутсан. Тийм шүү дээ. Эхний 90 тоглолтууд дээр ер нь бол трипл дабл айгүй ойрхон явжсэн шүү дээ. Филид орж ирсэн санаг. Тийм Филидийн драфтаар орж ирсэн. Тэр тэгээд яа бас хэцүү фейл. Тэсрэлт амар хэсэл та. Өөр тоглож байна. За өөр гайг дээ. Тэгээ одоо хинж ирсэн. Яг үндэ зөндөөл хүн байна л да. Зүгээр Russell Westbrook ирчих боломжтой шүү гэж. Гэрээгүүд яваал байлаа. Хятад ирнэ гэнэ болдог бол авчирчвал мөн гоё тий. Westbrook. Ядад бэжэн дээр тоглочихс тий. Очиж үзэхс тий. Арай том тий. Манай л ихтэй. Хүн том цааш тий. Бүхэл бүтээрлийг арай том шүү дээ. MVP үн шүү дээ. Тэр трипл дабл дундсан үн шүү дээ. Яг боддоор гэж харах юм бол тий. NBA-гийн драфтын Фили бол нэлээд олон драфтын фейл сонголтуудтай шүү дээ тий. Бүр алдартай тий. Тэн дээр яг фейл гэж ярьжсэн Жалил Окфор гэдэг 14 үлээ 5 оны драфтын 3. Тэр нөхөр чинь энэ бас аз мазар яваад байгаа байхгүй. Тэгэхээр бас гоё сонголт тэр бол Монгол дээр бол. Тэг ямар л муу сонголт драфтын 3-аар сонгогдвол гэж тий. Энэ би чи хэдэн 100 мянгаас хэдэн үеийн бангаталтай гэдэг үлээ тий. Тэр бас боломжтой л юм бэл. Азар явж. Надад бол нэг 2 үнийн нэр орж ирж байна. Малик Бизли. Тэгээд Малик юм уу? Биш Малик нүшээ. Майкл Бизнес. Майкл Бизнес шүү.
Сахалтай драфт 2. Тэгээд Виктор Олодипо. Олодипо. Олодипо хаагур явж Black байгаа. Бас Panther. Европоор яваад байгаа. Европоор явж Гэтэ Европын багтаа гэрээ хийцэн л 3 жил илүү 4 жил аяга урт хугацааны өндөр гэрээ хийцэн. Яг ер нь яваан да. Гэтэ ингэ бодохоор гоё юм те. Бид нар одоо ингэ NBA-гийн тоглогчийг Монгол буцах яриа сууж штэ аимшигтай те. Би ингэж бодсон байхгүй юу? Ланс Стивенснийг Монголд хармаар байна. Боломжтой. Мань нөхөр чин ийм далжгаар ийм те одоо клиентийн нойрлоо шиг хэрнээ яг бүр эмэд амжилт гаргаад үзүүлсэн. Өөрийгөө ямар тоглогч гэдгийг харуулсан. Тэгээ нэг дээд лиг дээр нэг далжгарыг хармаар байна. Гоё кроссоверыг хармаар. Гоё харагдав. Гэтэ тэр нөгөө нэг унагсан хүмүүстээ мөнгө өгдөг гэсэн шүү дээ. Нэг унчаарэ гэдэг. Амар харахаар тэр нэг кроссовер гэж харагддаггүй шүү дээ. Тэр кроссовер. Тэгтээ бас эвгүй хөдөлгөнтэй шүү дээ. Огцсон. Lakers дахта нэг амар кроссовер хийгээд хийж штэ. Тэгээд Ховардыг хармаар байна. Зөндөөл ярьлаа шүү дээ. Одоо хэрвээ нөтөө 85 оны хөлөө 86 оны. Гэхдээ яадаггүй ядаж ингээд гоё лигт хараад тох мох. 12 онд Монголд ирэхэд нь хараагүй юм уу? Үгүй дээд лиг ярьж байгаа чинь. Зүгээр хэрэггүй хаа. Тэрний оронд баг Маггийн ирэх тий. Оо, Маги ч гэсэн Жавал Маги чи юу юм бэ лээ шүү дээ. Одоо олон улсын лигт ингээд тоглоо явж байхдаа юу бүр яг жинхэнэ оноо авч чиг төвийн тоглогч тоглолт юм шүү дээ. Бичлэгүүний дүнд. Тэсрэлээ амар. Хоорд нөгөө хятадд тэр тоглосон шүү дээ. Нөтөлөө орчноо. 3 онооны шидэлтийн тэмцээнд орсон. Нөгөө борхонгоо газар юм бомб гэдэг чинь. Лиг дээр NBA дээр хязээ 3 шиддэг байсан юм эдэггүй. Дөр тоог нь гаргаад үзэр 1-2хон шидсэн байгаа шаг тэр хоёр тий. Цаг дуусчих ч юм уу тий. Оо тэгсэн чи хятадын лиг чи зүгээр ингээд авч ийлээ. өөрөө найруулад, өөрөө залаад, өөрөө шидэд тэгсэн явсараа 3 онооныхын шидэлт мэдэлцийн тэмцээнд орсон. Солиролж. Цааш Монгол дөрөв шиддэг болсон юм шиг. Ойр тийм тэгсэн чи Маги тэгсэн чи тэр самбар доор шахаад эргээд бүр юу флот дридер хийгээд. Тэгэхээр л танаа бодлоо NBA чи ямар төвшний лиг юм те? Тэнд бүр ингээд за чи хэрэггүй гэж байгаа хүмүүс чи өөр газруудад зүгээр алж байгаа сте. Тэгэхээр иймэрхүү тоглогч нарыг бид нэр ярьдаг лиг маань хөгжсөн байна. Бас харахад сонирхолтой шүү дээ. Эмэгтэй лигүүд дээр ч гэсэн манай нөгөө эмэгтэй лигийн эмэгтэй богууд дээр нөднөн Олимпиад тоглож исэн WNBA-гийн тоглогч ирцэн л явж исэн шүү дээ. 10-тад те. Тэгэхээр аимшигт гоё юм. Ягаад Аз импортыг асуухгүй байгаа. Гэхдээ нэг Азаас асуугүй явж байгаа те. Азаас уу. Төө хариулж болно шүү дээ. Ватанабе Кавамура хоёрыг яваад ирлээ. Гэхдээ юу вэ шүү дээ. Нөгөө нэг Малайсын шидэгч үлээ. Тэр чин баг ирэх хэрэгэлсэн юм шүү. Тийм үү. Тэр доос. Одоо ингээд Японоос болоод энэ те энэ чигсалтуудыг харахад те. Тэнд NBA-д байгаа хідэн Японод байна шүү дээ те. Одоо тэд нар маань зарим нь бол за хоёр талт грэмэр итэл явж байна шүү дээ те. Сүүлд Мепс дурддаг юм билээ. Кавамура. Чи метр 73 гэсэн үү? 78 ч л үү? 87 хүрэхгүй. 78. Тэгэхээр NBA тоглох магадлал маш бага. Ер нь бага хоёр талт грэмэрээр явж байгаа. Тэгээд өөр лигүүдээр хэсэг явах бах. Тэгээ нэг 5 6 жилийн дараа 30 мөч хүрээд Монголд ирэх бах. Ирчээсэ тий. Ирэх байх тий. Ирчээсэ. Саяны яг уу Европын дэлхийн аварга дээр бас гой тоглогч нар бас харагдлаа тий. Франц, Финланд энэ төр нөгөө 18-тай залуу Мөрнэн гээл тэгэл Испанд ч гэсэн байж гин тий. Энэхүү бас Европын лигүүдээс Европын том багуудаас авчруулсан сонирхолтой л. Манайх ч ер нь бол ихэнх нь ер нь USA байгаад шүү ганцархад. За ганц хоёр Африкаас нэг ганц хоёр арга твээс нэг. Манайх нь дасгалжуулагч нараа Европоос айгүй их сонголт хийгээд тэгээ яг легоноор тоглогч нараа болохоор ерөнхийдөө бол Америкаас их авчирч байгаа. Гэхдээ Европ тоглогч нар ирээд Америк фейлд. Тэгсэн яг үгүй тэр чинь аргагүй фейлдер тоглогч нар авчирдаг. Үгүй харин тийм тэгэл нэг амар өндөр Европод ирээд энэ хөлгүүдийн нэг ирсэн Европыг хожоо явах гэж. Мань нөхөр чинь зүгээр аялж явж байгаад би зүгээр шуум сонссон шүү. Бодлоо хийж магадгүй. Аялж явж байгаад тэгээд чи сакс тоглох тоглоё гэд зүгээр л яг удирдалт авцсан нөхөр л юм байлээ. Нэрийг санжин Тадич. Никола Тадич. Яг сакс тоглодог нөхөр биш байгаа байхгүй зүгээр. Тэр зүгээр сакс тоглодог өндөр Европ байсан тий. Яг тэр чинь санжинаа сайн. За гэхдээ гоё байна. Ингээд амар тоглогч нарыг ирээ сууж байгаа дээр тий. Амар штэ. Энэ бол зүгээр л мөрөөдөл шүү. Мөрөөдөл бой биелдэж ш тус. Өөрөө ярьснаа хариу. Одоо ингээл 10 жилийн өмнө те та нар санаж нөгөө манай нөгөө өндөр NBA драфтын хийдэг сонголт ч үлээ. Тийм. Хэм бэлээ? Нөгөө өндөр. Чум адам бомб те. Чум адам бомб. Чи NBA-гийн драфтын 50-д NBA-гийн драфтаар орж исэн хүн ирлээ гэж хэлсэн шүү дээ. Зүгээр драфт сонгосон хүн те. Тэгсэн чи одоо тоглож исэн хүмүүсийг яриад шүү дээ. Diamond Stone-ыг бодлоо бүр NBA тоглож исэн гэлдэг. Clippers тоглож исэн гэл хэлсэн. Пүү NBA тоглож исэн гэж шүү дээ. Сайхан шүү дээ. Сайхан. Одоо баг заримдаа Stone-ыг голох гол. Юу заримдаа барахаар гоё нөөхт. Эрэхтэй юм голоод авцрааг байгаа шүү дээ. За гих мэтчлэн энэ 7 хоногийн сэдвүүд ингээд өндөрлөж байна. Тэгээд Weekly Baza
7 хоног бүрийн мягмаг гарагийн 19 цагаас та бүхэндээ хүрнэ. Тэгээд эх 7 хоног гэхэд лиг эхэлчихнэ. Тэгэхээр шин содон сонирхолтой мэдээллүүдээр бас та бүхэнтэйгээ уулзах бах. Тэгээд санал хүсэлт байвал та бүхэн доор комментэд бас үлдээгээрэй. Бид нар бас тэднийг уншмаар байдаг шүү. Муу байна уу, сайн байна уу хамаагүй. Тэгэхээр шинэ дугаараар уулзлаа. Баяр та үзэгчтэй. Баяр таа.